За ингээд манай өнөөдрийн Cool Монгол подкаст эхлэхэд бэлэн болоод байна. Гэтэ яриагаа эхлэхээс өмнө би нэг зарч байх те нэг контест явуулах гэж байгаа. Та бүхэн сонсож байгаа хүмүүс бүгдээрээ мэдж байгаа л да манай подкастын интро нэг жоох нэг тиймэрхүү байгаад байдаг. Тэгээ хүмүүсүүдээр хийлгүүлж үзт юм уу гэд. Тэгээ яг нэг юм юу тавьчих, тэмцээн зарлчих. Cool Монгол podcast@gmail.com гэнч юунуудэ хүмүүс сонсож байгаа хүмүүсүүд нь өөрсдийнхээ сонирхлоороо 10 секундын урт интро тэгээд янз бүрийн хүмүүсүүдийн оюуны өмч рүү халдаагүй нэг тиймэрхүү маягаар өөрсдийнхээ зохиомжоор хийгээд нэг интро явуулаад тэмцээн явуулна. Төрүүлсэн хүн юутэй Apple-ийн AirPods нөгөө wireless чихвчиг тэрийг бэлэглэх болно. Тэгээд 2 сарын дуустал би юунуудыг submission-уудыг хүлээж аваад тэгээд өөрөө сонсож байгаа өөртөө хамгийн таалагдсан гоё интро байвал тэр хүнийг сонгоод тэр хүнийг тэгээд шалгаруулад Apple AirPod-тай болоорой. За ингээд зармаа ингээд дуслаа. Манай өнөөдрийн зочноор бол инх туул оролцож байгаа. Biochemist тий. За ер нь тэгээд өөрийгөө танилцуулаад явах. Тэгээ намайг инх туул гэдэг цогтоотрын инх туул гэдэг. Би 10 жилээ бол Монголд 33 дугаар дунд сургуулийн химийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид төгссөн. Тэгчээд дараа нь Мойсийн химд би 1 жил суралцаад тэгээд дараа нь ерөөсөө гатгшаах гарч сурыг гэж бодоод тэгээд University of Wisconsin гэдэг Oxford гэдэг тэнд яг л мэрэгчлэр биохимээр гэтээ цэвэр хим биш энэ удаа биолог оролцуулаад үзье гэдэг биохим гэдэг мэрэгчлийг сонгоод 2040 он би 7 хонд байна уу би явж ирсэн. Тэгээд тэндээ бакалавр дуусгачаад тэгээд дараа нь ерөнхийдөө надад айгу таалагдсан миний мэрэгжил таалагдсан болохоор очуугаасаа сонгосон тэрүүгээрэл явсан. Тэгээд өшөө илүү ерөнхийдөө өшөө гүнзгийрүүл сурыг гэдэг утгаараа би цаашаа докторийн зэрэг горлоод тэгээд гэхдээ Ohio State-д би 2012 онд PhD програмд ороод тэгээд сая 17 оны 8 сард би дуусгаад тэгээд PhD шууд бакалавраас PhD гэдэг байна. Америк, Европ хоёрын нэг ялгаа нь тийм байдаг байхгүй юу? Европод жишээлбэл ерөөсөө л нэг 3 жил болоод PhD-тэй болчдөг. Америк болохоор 5 гэдэг бол ерөнхийдөө PhD-д бол айгүй цөөхөнд тооцогддог. Манай найзууд дотор 7 жилч PhD сурж байгаа хүн байгаа. 8 дахь жил рүүгээ орохоор за тэр үл арай дэндүүл болдсон юм л да хүмүүс бүгд төгсөх болоогүй юу гэдэг. Гэхдээ тэр яагаад тэгж тийм олон жил Америкт болчдөг вэ? Бакалавр яагаад гэвэл нөгөө бакалавраас шууд үсэрч байгаа болохоор тэгвэл өөрөөр хэлбэл Европ стандартаар бол магистр доктор хоёроо нэг зэрэг явчаад байгаа гэсэн үг байна. Европод бол болохоор ерөөсө 2 жил нь бакалаврынхаа дараа 2 жил магистр сураад дараа нь доктор гэдэг 3 жил ингээд салгадаг. Америкт болохоор салгадаггүй учраас нэгэнтээ олон жил сурж байгаа учраас шууд бакалаврын дараа ингээд apply даа. Явцлаа бол мастер хийгээд тэгээд доктор хийгээд гэсэн үг тий. Биохим гэж яг юу юм бэ? Биохим уу? Юуны судлал? Юу судалдаг юм? Ерөнхийдөө л амьтай юмнаас эхлээл одоо бидний нүдэнд харагдахгүй бичил биетнээс эхлүүлээл те бидний амьдрал нөлөөлж байгаа энэ агаар мандалдах бүх юмыг ингээл бараг л оруулаад тэрний чухам одоо гэдэг би жишээлбэл метаболизмаар илүү юу гэдэг specialized хийгдсэн. Өөр хүмүүс болохоор шал өөр чиглэлээр ингээ бариад авцсан. Ерөөсөө л бидний эргэн тойронд байгаа бүхэл бидний амьдралд нөлөөлж байгаа амьд бичил биетнээс ахуулаад өшөө юу гэдэг судалж ургамал те ерөөсөө л энэ гариг дээр байгаа бүх юмыг л ингээд оруулаад тэдний яаж нөлөөлж тэднийг яаж хүн төрлөختөн өөртөө ашигтайгаар өөрийнхөө эрүүл мэндэд тустаагаар айлскул те өшөө бүр хортой хэцүү юм байвал одоо тэрийг одоо яаж багасгах уу тэрний үр нөлөө хор уршиг яаж багасгах уу талаас нь ерөөсөл тэрийг яаж манипулейт хийж сурах талаас л юу гэдэг судалдаг тийм шинжлэх ухаан баггүй шинжлэх ухааны салбар баггүй. Organic chemistry гэдгээс ондоо юу те? Илүү биолог тал руугаа болчихж байгаа юм л да. Organic chemistry гэдэг бол одоо ерөөсөл тэрэнд бол илүү
амьгүй зүйлүүд илүү ороо явчихна. Одоо жишээл ширээ сандлаас ахвал тий. Одоо нано технологи гэж ярьж байгаа тий. Тэрнтэй ижилхнэр ерөөсө тэр бол organic chemistry би жишээлбэл бакалавр тахта organic chemistry-ийн лабд айгу 2 гаруй жил баг 3 жил судалгааны ажил хийсэн байхгүй. Тэр бол зүгээр л ерөөсөө л одоо жишээлбэл драг бол ямар нэг им тарианы зүйл л тэрийг яаж synthesize хийх вэ? Яаж одоо шууд урамлаас гардаг байсан бол тэрийг илүү хямдхнаар яаж шууд хиймлэр те synthesize хийж яаж гаргаж авах вэ? Тэрийг судлаад миний судалгааны ажил бол warfarin гэдэг одоо Америкт айгүйх prescription drug-аар хэрэглэгддэг юм да нөгөө зүрх судасны хүчтэй хүмүүс зориулж хийж тэрний одоо арай одоо нэг side effect гэж ярьдэн шүү дээ хор уршиг арай багтай тэрнтэй ижилхэн warfarinтэй ижилхэн гэхдээ арай хор уршиг багтай тийм яаж synthesize гарах тэр бол organic chemistry байхгүй organic chemistry тэгээд зөвхөн одоо юу гэдэг pharmaceutical-аас гадна өөр зөндөө юмд ашиглаж болно тэгээд ерөнхийдөө organic chemistry гэдэг бол өөрөө бас айгүй гоё брэнд шинжлэх ухааны тэгээд тэр зэм илүү тийм financial талаас илүү сонирхож байгаа бол цагаат тал биохимиэсээ ч илүү юу гэдэг ашигтай байж болохоор тэгээ chemical engineering болоо авчиж байгаа байхгүй тэр чинь янз бүрийн organic molecular тоглол янз бүрийн юм synthesize хийж гаргаж аваад тэгэл тэр нь цаашаа зах зээлд болохоор айгүй ашигтай байж таарах юм бол тэр чинь бол өчнөө бас $1 billion эргэлддэг тийм том индастри байгаа байхгүй тийм болохоор organic chemistry гэдэг бол айгүй гоё бранч минийх болохоор biochemistry илүү тийм биологтойгоо тийм combination хийсэн тийм биологи юм байсан тийм. Доктор одоо чиний яг судалгаа хийсэн чинь сэдв чи юу вэ? Би болохоор аюу мэдгүй одоохондоо тийм юу судалгааны ажил хийсэн хүн би Монгол хүн шүү дээ. Үнтэй уулзаагүй байгаа болохоор би өөрийгөө аюу тийм сони юмар хийжлээ гэж боддог байхгүй. Тэрний юу гэхээр би урамлын метаболизм гэдгээр хийсэн. Урамлын метаболизм. Гэхдээ яагаад би өөр нь 10 жил биш юунд бакалаврын зэрэг сурж байхдаа би амар тийм метаболизм сонирхолтой байсан байхгүй. Надаа яагаад гэвэл тэгэл яаж глюкоз ороод ингээл ийм нэг олон ингээл pathway гэж ярьдаг ингээл уралаар ингээд задарч байгаа. За тэр ч ахаа тэгээд урамлын метаболизмыг яагаад судалсан бэ гэхээр тэр нэг ийм одоо Америкт чинь одоо ялангуяа нөгөө нөхөн сэргийгт хэрчим хүч гэдэг чинь айгүй том асуудал болж байгаа. Нөгөө бүгдээрээ нүүрснээсээ татгал заагаад тэр сэргийгт хэрчим хүч гэдэг тэр айгүй Европт ч гэсэн тэгээд ингээд айгүй том асуудал болж байгаа. Тэгээд тэгсэн чинь тэнд Pennycress гэж ургамал дээр бий байсан байна. Pennycress гэдэг яад Pennycress гэдэг яг цэцэг нь болохоор яг юм нэг penny шүү дээ Америкийн тэр шиг яг тийм хэлбэртэй тийм ургамал. Тэр ургамал яадаг вэ гэхээр үүрэндээ тийм тос oil юу гэдэг үйлдвэрлэгддэг одоо produce хийгддэг. Тэгээд тэр DOE Department of Energy одоо эрчим хүчний яамд Америк эрчим хүчний яамд ерөөсөө тийм ургамлын гаралтай тийм ургамлын гаралтай тэр зэм oil based тийм эрчим хүчийг айгүй их сонирхоод эхэлсэн байхгүй юу. Тэгээд тэр үед Pennycress гэдэг ургамал болохоор ерөөсөө тийм манай Монголд ч байдаг. Хаасаагүй ургадаг тийм хогийн шарилж ургамал байхгүй юу. Ерөөсөө хинч тоодоггүй. Тэгээд яагаад тэгж хаасаагүй ургадаг вэ гэхээр Монгол шиг ийм цаг угаартай газар ч ургаж чаддаг. Ерөөсөө шарилж болохоор тэрний одоо тэгэхэд ингээд ойл нь болохоор яг тийм тос нь болохоор тэр нөхөн сэргийгт гэрчим хүчийн source болоод их үүсвэр болоод ашиглагдаж болно гэдэг 2008 оноос хойш эрдэмтэд үзүүлсэн байсан байхгүй юу. Гэхдээ тэр нэг тийж хүмүүс нэг тоогоогүй. Гэхдээ тэр тосын ядгийн тэгээд эрчим хүч гарган цахилгаан гаргаж явна гэсэн үг тийм. Тэрийг нь шатаагаад biodiesel журман ашиглана. Одоо biofuel чинь ингэж хуваагдаж байгаа шүү дээ. Сэргээлт гэрчим хүч гэл нэг тийм ерөнхий том генерик юм тий. Тэгэл дотроо biodiesel, bioethanol тий. Тэгээ явж байгаа. Тэр хоёр чинь яагаад гэвэл нэг нь болохоор ethanol тий. Тэр чинь corn болохоор bioethanol тал руу голч. Эрдэнэ шишнээс тий. Спирт гаргаж яваад тэр спиртийн түлш болох фермент хийгээд тэгж авч байгаа. Biodiesel болохоор арай өөр яг тэгээд юу юм л да. Аюу олон юм biodiesel-ээр явах уу, bioethanol-оор явах уу тэр бол тийм хаана амьдарч байгаа, юу нэх үүсвэр нь болж байгаа тэрнээс болж байгаа. Тэрнээс болоо сонгогддог.
зүгээр асуусан асуултанд чинь дахиад хариулахад бол тийм ургамлын би болохоор ягаад хүмүүс тэгээ сонирхоод байсан. Тэгээд яг энэ ургамал уг нь бол ийм тос үйлдвэрлэлт юм биш үү? Айгу хэрэгтэй тостой юм биш үү гэдгийгсэн чинь асуудал юу болсон бэ? Тэгвэл энэ тосыг те яаж өшөө одоо энэ тэр ингэжсэн баггүй тэр ургамал болохоор ерөөсө 30% нь нийт үрнийхээ биомассныхаа та одоо жишээ 100 г юу дээ өөр байлаа гэж 30 г тослуулсан баггүй. Тэгвэл энэ тосыг яаж өшөө энэ 30-аас нь илүү болох уу гэдгийг судлахын тулд тэр яаж энэ тос үйлдвэрлэхдээ дагаан энэ ургамал дотроо гэдгийг судлах хэрэгтэй болсон байхгүй. Энэ ургамал дотроо судалж байгаа юм бол одоо тэгвэл хаанаас нь яг ямар одоо pathway гэж ярьд юм да одоо тий. Жишээлбэл одоо юу гэдэг би нэгдүгээр хороолоос энэ хүртэлтэй хитэн ч замаар ирж болно шүү дээ. Хитэн замаар ирж бол тэр дотор хамгийн ашигтай зам нь одоо хамгийн хурдан ирэх, хамгийн стресс багтай ирэх зам нь айл вэ гэдэг дээр тий. Одоо юу гэдэг тэрэн дээр метаболизм ирж байгаа хгүй метаболизмор аль замаар нь одоо энэ ургамлыг энэ тосыг үйлдвэрлүүлвэл илүү юу гэдэг энергийн хувьд илүү бага энерги оруулаад тэгсэрнээсээ гарцсан нь илүү гарах вэ гэдэгт судалсан байхгүй. Тэгээ миний судалгааны ажил ерөөсөө тэр байсан. Тэгээд тэр тосноос юу хүртэлх эрчим хүч ургамлын тосноос цаашгаа эрчим хүчийг хэрэглэгдэх түлш болгох хүртэл тодорхой хэмжээний мөнгө төгрөг хөрөнгө тэгээд эрчим хүч зарцуулаад ингэ явж байгаа шүү дээ тийм. Тэр бол тий. Тэгээд тэндээсээ гарсан түлшнийхэн одоо өгөөж гэх юм уу да тэндээс нь хэрэг хэмжээний эрчим хүч гаргаж авч чадах вэ гэдгийг энэ хоёрын балансыг олох гэдэг байгаа шүү дээ тийм буюу ер нь big юу picture болоо тийм ер нь бол тийм ургамлын тосноос түлш хүртэл явахдаа юу гэдэг одоо тэдэн 10 кВт-ыг зарцуулсан эрчим хүч зарцуулсан байгаа бол тэр юунаас нь тэр гарсан түлшнээс нь 10-аас илүү их киловаттыг гаргаж иж тэр чинь бол юу болно те хэрэгтэй болно гэсэн. Тийм. Тэрэн дээр бол яг хөө тэгээд ганц одоо юу гэдэг би пенкреас л одоо те энэ ургамал хамгийн мундаг гэж биелэхгүй тийм хамгийн гол нь тэр үедээ юу гэдэг бактери ургуул бактери юу гэдэг үүсгээд бактериас гаргаж авч байгаа тийм технологиуд байгаа. Biofuel бактери бол айгүй бас ашигтай хамгийн гол нь ургуулахад айгүй амар байхгүй юу? Ургуулахад айгүй амар бактери бол хаасаг л үрчиж байгаа шүү дээ бидний мэдэнд харагдахгүйгээр тэр утгаараа айгүй ашигтай айгүй амархан бразилчууд бол жишээлбэл шалуу тэдний чинь цаг уур нөөр болохоор нөгөө корно оргуулж чинь корноос гадна хөшөө хамгийн том юм бол sugar cane гэж байгаа. Тийм sugar cane-ээс biodiesel литр одоо жишээлбэл бразилийн ихэнх машинууд бол биоэтанолоор явж байгаа. Тэгэхээр нөгөө талаас нь асуух юм юм байна л да. Хин ч хэлээд байна одоо дээр нэг тайлбарлаад байсан. Биоэтанолоор яг түлш гаргаад ингээд авч явж явуулж байгаа. Ургамлын гаралтай тэгээд ашигтай үгүй юу гэдгийг нь бас айгүй том асуултын тэмдэг байгаа юм л да. Яагаад вэ гэхлээр тэр их хэмжээний ургамал ургуулах талбайг бол зөвхөн тэр ургамал зориулаад хийж ийн гэсэн үг шүү дээ тий. Тэгээд нийт одоо юу гэдгийг дэлхийн хүн амын хэрэгцээ за дэлхийн болил да Америкт байгаа одоо нийт хүн амынхаа нөгөө түлшнийхэн хэрэглээнийхэн тодорхой хувийн био түлшнээс гаргаж авах гэж үзэж байгаа. Тэхийн тулд айгүй хэмжээний газар тариалангийг бол наадах чинь айгүй гоё асуулт. Хүнсний бос зорилт дээр ашиглаж ийн гэсэн үг шүү дээ тий. Яг тийм учраас Америк наадах чинь дандаа одоо бодлоо дэлхийн хүн ам ингэж ихэд хурдтай өсөж яхад тий. Тэгээ дээрээс нь хүнсний хомсдолтой болж яхад бид нэр одоо жишээл Монголд ингээл нэг том тэр зам Монголд бол газар бол дандаа асуудалтай байгаад байгаа шүү дээ. Тэр газар олох уу олохгүй юу гээл тий. Тэрнээс эхлүүлэл зөндөл юм байна. Тэгтээ тэгсэн чинь нэг нөхөр гарч ирээл юун төмөс юун луу би нан чин те ингээл ийм ундаг эрчим хүчний ийм ургамал үйлдвэрлэх гэж юм гэвэл мэдгүй эсэргүүцээ би баг цагаад бол эсэргүүцэж байгаа группийн талд байх бах яагаад гэвэл тийм үстэй газар тэгээд ирэхээр наадах чинь яг ингээд тэрний балансыг яаж олох вэ гэдэг асуудал болж байгаа байхгүй. Тэгэхээр зарим нь болохоор тэгвэл микробтэй одоо энэ бактери үржүүлэх зөв юм аа гэж. За тэгвэл бактерийг үржүүлээд ирэх гэхээр бас тэр бактери чинь яг ингээд бидний бодож байгаа шиг ингээд ихийг хийгээл ахаар ихийг үйлдвэрлээд ийн гэдэг тийм биш. Дахиад нөгөө биохимийн процесс руу ороод ихийг үйлдвэрлэх тусам тэр буцаж очиод одоо тэр их үсрээ өөрөөд юу гэдэг шатдаун хийх жишээтэй тэр биохимийн процесс болоод идэх байхгүй. Гэх мэтчлээ. Тэгэл тэрний чинь одоо гэдэг team том plant station барина гэдэг чинь бас асуудалтай болол гэж. Өөрийн чинь асуусан юу руу ирэхээр асуулт руу буцаад ирэхээр яаж байгаа гэдэг.
Бразилиуд бол яг л тэр sugar cane-ийг бол одоо юу гэдэг нь тэр sugar cane л ургуулах газарт ингээд зориулагдал ингээд ургуулж байгаа. Тэр миний ургуулад байсан ургамалд яагаад Америкийн нэгдсэн улс хамгийн сүүлд $1 million грант авсан байхгүй юу? Тэр хинч тоохгүй байж ийсэн гинт ингээд ийсэн чинь яагаад гэвэл тэрний юу гэдэг потенциалыг Америкчууд өөрсдөө олж хараад эхэлсэн. Яагаад вэ гэхээр тэр ургамал болохоор нөгөө өвөл ургаж болдог ургамал. Тийм учраас юу гэдэг за хамаагүй жишээлбэл Америкт бол за хамаагүй чи 100 юу гэдэг корна тараа 100 сойбина тараа тий тэгээд хураагаад авцсных нь намар хураагаад авна штэ тий намар хураагаад авцсны чинь дараа нь тэгвэл энэ пеникресийг ингээд ургуулчихъя хөрсөн дээр нь хөрсөн дээр нь ерөөсөө ингээд залгуулаад ургуулчих тэгээд дараа хавар яг дахиад чи ингээд корна ургуулах цаг нь болоод ирэхээр тэрнээс ч өмнө хураагаад авчи өөрөө байгалийнхын сайкл нь угаасаа яг тэгж таарч байгаа. Тэгэхээр хөрс чинь өөрөө бас юу яадаг юм шүү. Миний ойлгосноор энэ газар тариалангийнхын бизнес яах зүгээр ер нь газар тариалан эрхэлж байгаа усуд болохоор жил болгоно тэр хөрсөө ашиглаад ургамал ургуулад ээж болдгоо. Тодорхой хугацааны дараа 5 жил үү 6 жил тутамд жил үү 1 жил амраадаг гэд тэгээд яг нөгөө тижэл бордоо мордоо эднэр хийгээд шидэл ингээл явдаг. Тиймэрхүү асуудал үүсэх юм шүү. Одоо тэр болохоор мэдгүй тэр тал дээр бол би бол яг нөгөө яг мэрэгчлэн ашиг агрономч биш болох шиг мэдгүй юм. Гэтэ ингэж ийм судалгаа бас байсан байхгүй. Тэр бол тэгэл эргээд нөгөө буухацсантай буцах хаягтай учраас би ингээд citation юм хаягаар хэрэглээд байгаа байхгүй. Яг Pennicrest, soybean хоёрын болохоор бүр тийм field trial гэдэг одоо юу гэдэг яг газар дээр ингэж юусан судалгааны ажил үгүй. Тэгээд тэрнээс Midwest орчимд болохоор яг л Midwest айгүйх газартай Америкта East Coast, West Coast болохоор айгүй тийм юм ургуулах жоохон тийм тохиромжгүй тийм газрууд байдаг. Тэгээ Midwest-д хийсэн тийм судалгаан дээр яасан бол 100 нь ингээд soybean ургуулад байсан байгаа. 100 нь яагаад soybean ургуулдаг. Эргүүлээд хураацсныхаа дараа нь Pennicrest гэдэг миний яриад байгаа ургамлыг ургуулад исэн байгаа. Тэгээд ингээд 2 жил хэрэгстэй үтсэн байгаа. Тэгээд ингээд юусэн чи Pennicrest ургуулсны дараа болохоор soybean-ийнх нь гарц илүү сайн байгаадсан байхгүй юу? Илүү их протеинтэй. Тэгэхээр энэ Pennicrest-с болсон болов гэдэг ингээд яг ингээд мэдээж тэд нар чи контрол гэж нэг юмтай бас явж байгаа. Тэг контрол нь болохоор юу хүч ээж бол тийм газар те. Тэгээд ингээд контролтойгоо харьцуулахад илүү сайн ургаадсан байгаа. Тэгээд юусэн яг ингээд сүулдэ ингээд өшөө гүнзгийрээ тэгээд үнэхээр Pennicrest-нээс болов уу гэдэг ингээд судалсан чинь яг ерөөс ингээд юм л да. Ингээд юм байна л да. Ингээд юм ургуулад байгаа газар чигээ ингээд бариад идэм байна л да. Дээрээс нь нэг өөр Pennicrest-тэй холбоотой юм нь юу гэсэн мэт гэхээр тэр өөрөө тийм шарилжны төрлийн ургамал дээрээс нь өөрөө тийм нэг тийм цyanidын гаралтай тийм одоо юу гэдэг юм бэ side product гэж ярьдаг да одоо нэг өөр нэг бас нэг компаунд өөртөө ингээд гаргаад байдаг. Тэр нь болохоор тийм хортон шавжийг одоо юу гэдэг өөр дээрээ цуглуулахгүй илүү тийм үргэх тийм чадвартай. Өөрөөр хэлбэл тийм нэг тийм гой амтагддаг тийм ургамал биш байсан байгаа байхгүй хортон шавжид. Тэгэх мэдчлэн тэгээд тэр дараагийнхаа ирэх юу гэдэг ургацад ургамалд илүү тэр хөрсийн өшөө өөрөөр хэлбэл бэлдэж өгөөд байсан байгаа. Үүнээс биш ингээд бид нэг ингээд газрыг ингээд арчлахгүй ингээд орхиж штэ дараа жилийнх нь одоо ургацын цаг хүртэл тэгэхээр ингээд юу гэдэг бороо цасан ингээд тэр хөрснийх нь одоо шимтжил нь угаагдаад айл эсвэл ерөөсөө ингээд тэр хавцаа нь ингээд ерөөсөө чийг байхгүй болоод тэгээд ингээд дараа жилдээ нэлийн их арчилгаа шаардлагатай юм байна л да. Pennicrest ер нь ямар нэг юм уруулаад ингээд байлгаж яхад бол тэр хөрс бол өөрөөр хэлбэл тэр хөрс ингээд шимтжилээ чигээ бүх юмаа ингээд бас ингээд тодорхой хэмжээд байлгаад байдгийн байна гэсэн тийм судалгаатай байсан байхгүй. Тэгээд тэр утгаараа тэр юу ургуулах гэж байгаагаас хамаардаг гэж магадгүй. Хөрсөн амраах хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ тэр судалгаа миний тэр унсан судалгаа бол ерөөсөө 2 жил болсон. Магадгүй хэдэн 10 жилээр бол мэдээж тэр хөрсөн амраах хэрэгтэй байж магадгүй. Харин тэгэхээр чиний яг одоо судалж байгаа юм нь бол техникийн талаас нь бол харж үзэж байгаа юм ба шүү дээ тийм хамгийн боломжтой энэ ургамлыг яаж ургуулж болох вэ өгөөжийн тэр тосныхын ялгарлын өгөөжийн эзлэх хувь мөвийг яаж ихсэх вэ гэдэг талаас нь хараад явж байгаа. Тэрнийхэн дараачихын үе шат нь болохоор эдийн засгийн үр ашигтай юу үгүй юу гэдгийг бас
давхар харж үзэн тий. Тий тэрэн дээр болохоор би оргоо. Наад чинь тийм учраас бүр $1 million project болсон байхгүй. Бид нар болохоор ерөөсөө би болон манай лабораторийн болохоор зүгээр метаболизм судалсан. Зүгээр метаболизм яаж энэ юуг нь ихсгүүл энэ одоо ингэдэ метаболизмыг бол ерөөсөө ингэж map гэж хардаг байхгүй газрын зураг. Тэгээ айгүй олон нөгөө pathway тий айгүй олон ингээд урвалт гэж ярьдаг тийм явагдаж байгаа учраас жишээлбэл хоёулынгийнх нь ярьжсанаар би яг энэ локейшн дээр ирэхийн тулд Улаанбаатар 22-ын тавчаанаас эхлэе гэж үү. Нөгөө талаас эхлэе гэж үү. Хаанаас нь эхлүүл би ялхор хурдан ирж болж байна. За ерөөсөө сая хэлсэн нэгдүгээр хорлоос эхлэх. Би аль замаар эхлүүл арай энерги баг зарцуулаад стресс багтай бензин баг гартаад ирж байна. Тэгсэн хэрнээсээ илүү productivity үйлдвэрлэж болохоор байна гэдгийг ингээд судлаад тэгсэн хэрнээсээ магадгүй ингээд өөр замаар сонгох гэсэн чинь ингээд айгүй үг нь бол энергийн хувьд бол бага байгаад байдаг. Тэгсэн хэрнээсээ тэрэн дээр зам засвартай байгаад иж болж шít. Тийм бол бид нар юу гэдэг ерөөсөө энийг ингээд өөрчилжүүл энүүгээр илүү ингээд машин ихээр явуулдаг болчвол энэ талынхын замын стресс багасаад энүүгээр илүү урсгалтай болоод илүү хүмүүс цагтаа ажилдаа ирээд ах юм байна гэдэг ийм ингээд тэрийг тодорхойлохын тулд манай баг ажилласан байхгүй юу. Тэр аль зам нь илүү ашигтай вэ энэ тосон дээр өрхийн тулд эхний энэ ургамлын авч идж байгаа одоо гэдэг инпутээс эхлээд аутпут хүртэл аль зам нь илүү ашигтай байна. Тэгээд тэр зам нь одоохондоо ашиггүй гэж болно. Илүү ашигтай байж болох нь аль вэ гэдгийг судалж чаад тэгчээд тэрэн дээр метаболик инженеринг ирж байгаа. Тэрэн дээрээс болохоор хүмүүс энэ зам нь илүү ашигтай байна гэхээр тэрэн дээрээс одоо тэр замыг илүү ингээд wide open болгохын тулд те өөр genetically modified байлгаж болж ингээд өөр юм байж. Өөрийн чи яриад байгаа тэр одоо economic талаасаа одоо судалгаа тэрэн дээр бас нэг өөр баг орж ирж байгаа. Тэр болохоор одоо юу гэдэг ямар замаас ямар зайнаас ямар зайдтай энийг транспорт хийгээд хэр хэмжээний төрс зарцуулагдаж байна. Хэдэн хүний цалин хөлс орж байна. Бүх тэр одоо юу гэдэг calculation тэр estimation-ыг болохоор өөр нэг баг гаргаж байгаа. Энэ бол ongoing project байгаа байхгүй. Би яг өөрөө миний хийж байгаа ажил одоо юу гэдэг дуусаад одоо миний одоо үрдэн одоо хийж байгаа ажлын үрдэн гараад ирсэн ч тэгээд би төгсч таарад тэгээд ингээд дууссан. Үүнээс биш одоо тэр calculation бол одоо явуулчихлаа. Тэр утгаараа ямар ч байсан амар promising болохоро юу гэдэг Department of Energy бол тийм их мөнгө одоо юу гэдэг санхүүжилт өгөөд тэгээ явагдаж байгаа тийм төсөл Америкт бол явагдаж байгаа. Миний PhD бол ер нь тийм ажилладаг байсан яа. Одоо буцаж ингэж бодох гэдэг шүү. Тэгээд за яг тэр genetic modification бас хийдэг юм уу те гений өөрчлөлт эднэр оруулаад ингэдэг нь. Ер нь бол тэгэл яг жиний хийжсэн судалгааны хүрээнд тэр боловсруулах одоо процессын метаболизмын процессын арай жоохон efficient болгох тал дээр хижил таархал бах те. Чи бол хийж байгаагүй те. Би бол хийгээгүй. Танаагийнх нь. Би бол хийгээгүй. Манайхаа юусоо тийм genetic modification-тай орооцолтоогүй. Тэрийг хийхийн тулд patent амар их ажил болдог байхгүй юу? Угаасаа тэрийг чи. Тэгээд тийм тэрийг ч явах гэж patent гэдэг нь patent-ийн мөнгө төлөх юм уу эсвэл бол тэрэн дээр бол яг үнэхээр би бол тэрэн дээр бол ингээд илүү мэдээлэл өгөөд чадах хүн нь бол би биш. Яг тэр процессор бол яваагүй. Зүгээр ер нь ингээл одоо жишээл ингэ байхгүй. Зүгээр ингээ хоёр ямар ч хамаагүй хоёр ургамал ургуулж ил. Тэгэхээр чи US Department of Agriculture гэл Department of Energy тэднэрээс чинь ирээл зүгээр нөгөө л төрийн байгууллагуудаас чинь нэрэлтэй манай монголоор бол ирэл боо inspection гэдэг байхгүй ингээл хийгээл танах хэвээр нэрээ юу genetically modified юу ургуулахгүй үстэй яг үстэй за та нар яг гэж хэлсэн шүү л гэж баг ингээл гарын үсг хүмүүс зураал ингээл яг тэгвэл Америкт чинь нөгөө genetically modified organism GMO гэдэг чинь аюу хэцүү асуудал controversial яг л нэг тал нь бол тэрийг муу гэдэг нэг тал нь болохоор үгүй эмэнгүүгээр л те юу гэдэг нь хол хүнсний хомсдлыг бид барахгүй гэл ингээл үзэлээд. Тэгээ айлын зөв ингээл бүгдээрээ ингээл юу гэдэг өөрөө өөрсдийнхөө юм support хийсэн ингээл юмнуудаа үзүүлэл ингээд байдаг. Тийм учраас GMO гэдэг бол айгүй том асуудал. Тэгээ тэрнээсээ болоод айгүй их тийм нөгөө governmental team хідэн тийм шатаар дамжиж ийж тэрний тийм одоо зөвшөөрлийг авдаг. Тэрийг одоо юу гэдэг нэвтрүүлэхийн тулд та маркетинг нэвтрүүлэх бол үүнээс юу гэдэг ганц нэг удаа юу гэдэг туршилтын лабораторийн туршилтын журмаар ашиглахад бол бас арай гайгүй л. Гэхдээ манайх бол өстой GMO-тэй ноцтолж байгаа болохоор би тэр тал дээр бол нэг сайн.
ер нь GMO-гийн талаар хэрэг мэдэх үү? Би жоохон одоо шийдэх ухааны тиймэрхүү юмнууд асууж үзээ. Яг нь чиний филд чинь биш байж магадгүй л дээ. Чи намайг бодвол scientist юм шүү дээ. Гэхдээ яг GMO гэж юу юм гэхээр л ерөөсөл DNA-г л өөрчилсөн урамгалж амьтан ч тийм юм байгаа байхгүй юу. Тэгэл яаж өөрчилдөг юм? Одоо жишээлбэл ингээд нөгөө юу гэж байгаа сайхан ч гэх юм одоо нэг 7-8 жилийн өмнө болохоор нэг UC Berkeley-ийн нэг эрдэмтэн ирэл явжсэн байхгүй. Тэр болохоор ингээд нөгөө одоо жишээлбэл генетик гэл олон хүн амтай газар нөгөө хоол хүнс гэдэг чинь айгүй асуудал болцсон. Тэгээд хоол хүнс ингээд олцсон ч гэсэн одоо нөгөө идж байгаа дийлэнх нь юу вэ гэд идж байгаа хоол хүнсийн дийлэнх нь юу вэ гэсэн чинь одоо энэтхийг хятад зэрэг орнуудад бол будаа гэдэг. Тэгээ будааг тэрс маань энэтэй будаал юу гэдэг хамгийн ихээр идэгддэг хамгийн их common юу гэдэг food source учраас тэгвэл тэрэнд яаж ингэж юу гэдэг витамин A идэр витамин K одоо юу гэдэг те янз бүрийн шаардлагатай эрдэс бодисыг энд оруулах уу гэдэг ингэж явсан чинь тэрнээс болоод тийм алтан golden rice гэдэг тийм project болсон байгаа. Тэрний ясан гэсэн чинь ерөөсөл витамин A те одоо витамин юудаг ерөөсөө тэрэнд ингээд юу гадаг лувангаас гаргаж болдог байд кератин эдэр одоо янз бүрийн юм тийшээд будаанд нэгээд өчигээд ингэсэн чинь одоо юу гэдэг өөрөөр хэлбэл тэр юуны л будааны л шимтж илээл ихсэх гээд үзээд нь штэ. Тэхийн тулд ч будаа чинь цаанаас байглаасаа тийм юм продюс хийдэггүй, үйлдвэрлэдэггүй тийм юмтай ургадаггүй болохоор ерөөсөө яаж таарах вэ гэвэл ерөөсөө тэрийг одоо байглаасаа гаргадаг тийм одоо лон юм байна те. Тэрнээ ижлэхнэр болгохын тулд л DNA гэж ярьдаг те монголоор. DNA-г л өөрчилж таарч байгаа байхгүй. Тэгэл ингээл ирэх гэсэн чил ерөөсөл наадах чинь GMO-гоор ингээл юусэн би өөрөө scientist болохоор гэх юм уу яагаад би эсэргүүцээд байгааг би бодол ойлгодгүй байхгүй. Надаа тэрийг ойлгоод эсэргүүцээд байгаа хүн байж таарад бол би тэрний тайлбарыг үндэ айгуу гоё сонсомоор байна. Яагаад эсэргүүцээд ойлгохгүй ижил ерөөсө GMO муу гэдэг ингээд GMO-г бол яагаад гаргаад байгаа вэ гэхээр ерөөсөл тэрс мө хоол хүнсний асуудал. Би өөрөө ямар нэгэн embryo stem cell team юм дээр бол би ерөөсөө яриаг байгаа. Тэрнэр бол бүр илүү controversial болж байгаа. Тэрийг бол яг би ойлгох гэж хичээж магадгүй. Хоол хүнсэн дээр ярих гэхээр илүү шимт хичээлийн нэгсэх гэдэг, илүү юу гэдэг одоо жишээлбэл нэг бүүшлээс 10 ширхгийг гаргадаг байсан бол 16 гаргах гээд үзээд байдаг. Тэгэхээр болохоор GMO болол GMO мөн үгүй л мөн genetically modified organism генетик нь өөрчлөгдсөн юу гэдэг организм болоод явчихж байгаа. Тэгсэрнээс хүнд муу тэгээд байдаг байхгүй. Тэр чинь хүний организмыг өөрчлөөг үүдэг чинь тэр тухайн тэр ургамлын ч юм уу тэр хүнсний ногооны юу гэдэг генетикийг өөрчилж байгаа болохоос биш юу гэж. Гэхдээ хүн төрөлхтөн ер нь тэгэл анх газар тариалан эрхэлж эхэлснээсээ хойш GMO хийгээд явж байгаа шүү дээ. Гений өөрчлөлт хийгээд ургамалд одоо жишээлбэл банан гэдэг ургамал жимс те. Эсвэл алим чинь бол тэгэл тийм шүү дээ. Ингээл өнгө тэгэл shape одоо юу гэдэг те. Хэлбэр галбар тий. Тэгээ бүр ургуулад ярих юм бол амтан дээр ч гэсэн тэгж хийж байгаа шүү дээ. Юу дээр хонь мал хариулдаг хүмүүс бол бүгдээрээ л мэджил байгаа бах. Ямаа мама би одоо мэдгүй л тэгтэй. Амар бодож юм. Колоноор гарч ирсэн тий. Арайч тийм биш л дээ. Гэхдээ яг зүгээр мал хариулдаг хүмүүс бол юу гэдэг юм бүх хонь юм уу бүх ямаагаа нэг өнгөтэй болгоод тий. Цагаан өнгөтэй ноолоор гаргадаг ямаа та их болно гэж ингэх юм бол цагаантай хийл түлээл ингээл яваад байгаа шүү дээ. Эсвэл бор юутэй байх юм бол баг зэргийн бор одоо юутэй толботой байх юм бол тэр бор толбыг арилгуулах тал дээр бол цагаан ямаатай хэлтүүлээл тэрнийхээ хүмүүс одоо дахиад нөгөө цагаан ямаатай эн чинь бол гений өөрчлөлт оруулж байгаа үйл явдал мөн үү? Тийм шүү дээ. Тэгэл одоо хүн дээр ч гэсэн ярьдаг үст нөгөө удам судрыг харж хүнтэй суун гэл тэр чи тэгэл тэр чи удам судар гэдэг чи цаагаараа юу явж байгаа ген л явж байгаа байхгүй DNA л явж байгаа байхгүй DNA явж байгаа. Зүгээр ашиглаж байгаа үг нь өөр болоо. Жохон хэцүү болоод яг би бас ингэж бодоод байгаа юм л да. Нөгөө талаасаа бол энэ ургамлын үрийг үйлдвэрлэж байгаа компаниуд байгаа шүү дээ. Monsanto эднэр гэл нэг тийм том Monsanto. Тэд нар чинь тэр өөрийнх нь бизнесийг үргэлжлүүлээд эрхлэхийн тулд тэр
нэг жимсний юм уу нэг ургамлын үрийг зарчаад тэр нь үр гаргадаггүй одоо үргүү юу өдр хийгээд байгаа шүү дээ. Үргүү шиогоо байна, үргүү усуу үзм өдр байна. Тэгээд тэр чинь бол нэг л улирлын настай гэсэн үг шүү дээ тий. Нэг урглаа үр гаргахгүй юм чинь тэгэл идэл дуусна. Дараа жил нөгөө тариалан чинь дахиад ургуулахын тулд дахиад мансонтойгоос үр худалдаж явж байгаа гэдэг тийм талын нэг юу байгаад байгаа юм бол гэж бодож байгаа. Нөгөө талаасаа болохоор генетикийн өөрчлөлт оруулна гэдэг нь одоо энэ мутант зутантал яг шинжлэх ухааныхаа хэлээрээ бол мутантууд л та тийм. Гэхдээ энгийн хүмүүсүүдийн хүлээж авж байгаа үгийнхэн тэр одоо цаад ойлголт нь мутант гэхлээр нэг амар 4-5 хөл гартай хүн шиг юм бодол 6 хуруутай хүн шиг юм боддог болоод тэгээд гений өөрчлөлтөд оруулсан гингуут нь бүрэн мэдээлэлгүйгээр өөрөө нэг юу үсгээд байна гэсэн шүү дээ. Таамаг үсгээд assumption үсгээд ингээд яваад байгаа. Амар муу гэдээ ойлгоцсон. Гений өөрчлөлтгөө гэдэг нь бол хүн сүүлийн үед ингээд хийгдээд байгаа юм биш. Хүн төрлөخت нь зүгээр мал хариулдаг болсноосоо ургамал ургуулдаг болсноосоо газар тариалан эргэлдэг болсноосоо хойшлуулал энэ гений өөрчлөлтүүдийг хийгээл явж байгаа шүү дээ. Тий. Би өөртөө ч санал нэг байна. Тэгээд дээрэс нь ерөөсөө л ингээд харахаар юудаг байхгүй. Америкт ч тэр за Монголд яг үнэ хэлгээд яг ямар байгаа би сайн мэдэхгүй байна. Нөгөө publical educate хийгээд тийм юм дээр ирдэг байхгүй юу дандаа. Publical educated. Тэгвэл ерөөсөө л ингээл хүнсний дэлгүүрт нь орохоор ч гэсэн ингээл хатчих non GMO гэсэн хайртай. Цагаат л юу гэсэн ч үгүй тэрийг яг GMO гэдгийн ирэх биш нэг юу гэсэн үгний abbreviation товчлол гэдгийг ойлгож байгаа. Үүнээс биш цагаат бол яг юу гэнэ тэрийг бол ерөөсөө хүмүүс non GMO гэхээр л аюу сайн гэж ойлголоо авдаг. GMO гэхэр л мууш. Жишээлбэл тэгэл гүзээлцгнүүд байна. Гүзээлцгнүүд төрцөн Америкийн одооны ч гэсэн Монголд ч гэсэн ороод ирсэн мэт амар авраг гүзээлцгнүүд. Тий. Тэр чинь ерөөсөө л зүгээр л цэвэрл GMO явж байгаа шүү дээ. Тэгсээр тийм тэгээд яг нэг манайхан ч гэсэн мэдж байгаа те ингээ зэрлэг гүзээлцгэнтэйг харьцуулахад амт чанар жоохон муу гэдээ ярьдаг. Тэр бол тийм магадгүй байж болж байгаа. Гэхдээ тэр бол тэгэл эргээл тэр хүний л сонголт шүү дээ. Чи зэрлэг гүзээлцгийн тэм жижигхэн 5 ширхэг гүзээлцгийн идээд ингээ болох юм уу? Аль эсвэл ийм гоё том гүзээлцгийн идмээр байгаа юм уу? Чамд амтанд таалагдчих байгаа бол чи томыг авмаар байгаа юм. Тэр чи тэр хүний асуудал шүү дээ. Үүнээс маркетинг асуудал юм болов гэж би бодод байдаг. Үгүй яг маркетинг асуудал бас болж байгаа юм. Хараад ахлаар тийм энэ гүзээлцгний чинь том улаан шүүслэг гоё харагдуулахын тулд нэгдүгээрт, хоёрдугаарт тэр чинь холын зайд энэ логистикийн асуудал байгаа. Тийм шүү дээ. Үнэн. Холын зайд тээвэрлэхийн тулд арай нэг урт хугацаанд амтаа алддаггүй. Тэгээд арай жоохон хатуухан байлгаад хооронд нь ингээд бүхэлд нь ачаад ингээ явахад нь ялцаачдгүй. Нэгдүгээрт тий. Тэрнийхээ үр дагавар нь болохоор жоохон амтнуутай болоод ирдэг тий. Миний над хин жил дээр жил нэг юунаас уншиж илаа сонсч ийсэн ч илүү. Эм помидор ер нь зүгээр хүмүүсүүдийн тий идж байгаа энэ нийт ургамлууд энэ ногоо эднэр чинь бол амт гэхээсээ илүү өнөөдрийн хэмжээ нэг бол тийм хэмжээ борлуулалтын ихсгэх тэгээд логистик тээвэрт нь аль болох айтайхан байх үүднээс тийм бизнесийн шийдвэрүүдийн үр дүн нь болоод том хэмжээтэй жоохон амт муутай гэхдээ гоё харагддаг. Тиймэрхүү ургамлууд их болоод байгаа юм болол гэж. Үгүй над чи яг үнэн тий. Угаасаа юу ч юм бэ манай сургууль дээр яг намайг PhD хийж хахад тэр помидорны тийм судалгаа хийдэг тийм гэхдээ тэр бол ямар ч тийм компани Monsanto тэрт хамаагүй зүгээр өөрөө тийм судалгааны лабораторид уншижсэн баг. Тэр болохоор яадаг бол мэдээж тэр чинь labor юу гэдэг те laboring юу labor fee гэж гарч иж байгаа гэж боддоо нэг ийм хэн помидор түлгээд те тэр хүнд аль эсвэл юм бүр атгахын чиний атгсан ашиг хэмжээний помидор түлгээд ингээд мөнгө өгөх тэр хоёр яг ижилхэн байгаа учраас чи ямрыг авах чи мэдээж бодоод үзэхэд томыг лабал их зүгээр үстэй. Тэгээ томыг лабал зүгээр. Дээрээс нь тэгэл томыг аваад ирэхэд яадаг гэсэн нөгөө л амтнд байхгүй болчдөг гэж аахгүй помидорны яг л ижилхэн нөгөө гүзэлцэнтэй ижилхэн. Гэтэ нэгэн талд генетикийн өөрчлөх хэмжээний шинжлэх ухаан гэдэг амар хөгжсөн байгаа юм чинь гоё амттай мөртлөөрөө том помидор хийж болдгоо. Яг харин яг наадах чинь тэр хүн болохоор судалж байгаа байхгүй юу? Яг наадах чинь помидор амтгүй байна л гэдэг ойлголт дээр одоо л үрж байгаа юм байна. Тий. Эхлээд яасан бэ шинжлэх ухаан юу сайентистууд бүгдээрээ ерөөсөө нэг том болгоё гэж дайрцсан. Том болгоод ирсэн чинь л ерөөсөө нүгдэж амтгүй болцсон. Чи одоо болсон чинь яагаад амтгүй болчихвоо гэдгийг нь одоо бүгдээрээ судлаад хэлсэн. Ерөөсөө ингээл тэгэхээр secondary metabolite гэдэг нь одоо ингээл
одоо бидний ингээд нэг хамар жишээлбэл нэг үнэр ингээд детект хийж байгаа шүү дээ, нэг үнэр мэдэрч байгаа. Тэгэхээр тэр үнэр айгүй чухал юм байна л да. Бас үнэр байхгүй бол ингээд хамраа чимгэж байгаад ингээд зүгээр амсан шүү дээ. Манай бид нэр угаасаа юу ч хамтдаггүй юм байна л да. Тэр хоёр хамтдаа ажиллаж ийж үүдэг. Тэгээд тэр хүмүүс юу судалж байгаа вэ? Ямар бодис одоо ямар компаунд, ямар нэгдэл те энэ үнэрт илүү чухал байна. Тэгээд тэр үнэрийг одоо гаргадаг тэр pathway одоо тэр урвалтай тэр помидорн дотор яаж явагдаж байна. Тэрийг одоо төгөлөх хэсэг яа. Тэгвэл ам чанар нь илүү сайн болоод ирэх юм биш үү гэдэг юм дэрж. Ерөөсөө л яг л сайн хэлээд байсан тэр ямар ч байсан GMO гэхээр ямар ч байсан ингээд хэмжээ нь бол ихсэж байгаа. Ингээд яг nutrition value дээр ирэхээр болохоор жоох асуудалтай болоод эхэлж байна. Амт нь жоохон тийм болж байна те. Тэгээд ирэхээр л ерөөсөө хүмүүс нөгөө органик руу орох гол те. Тэгээ органик нь болохоор ингээд айгүй жижигхэн те тийм болоод эхэлж байгаа. Тэгээд хэрвээ органик биш одоо GMO хоёр яваад тэр хоёрын ам чанар нь нэг тийм ялгаагүй байгаа тохиолдолд бол мэдээж GMO бол ерөөсөө тэгвэл асуудал биш. Тэгэхгүй яг нэг талаасаа яг шинжлэх ухааныг бизнесийн байгууллагууд нь ашгаа нэмэгдүүлэх зорилгоор ашиглаж байна гэсэн үг шүү дээ. Тэрийг бол буруутгах байгаа юм биш л дээ. Би буруутгах гэдэг юм биш. Гэхдээ яг ингээд хараад үзэх юм бол хүний бие одоо хүн гэдэг амтэн юу гэдэг сүүлийн 200 мянган жил энэ Homo sapien энэ хэлбэр дээр 200 мянган жилийн туршид явж байгаа дээ тий. Тэрнээсээ өмнө бүтэн сая жилийн явцад ингээл хөгжөөл явж байгаа шүү дээ эволюцийн юм дээрээ хөгжөөж явбал тэгэхдээ янз бүрийн төрлийн хоол идэл байгаль дээрээс амтан малаа олж авал ан хийгээл загсаа барайл идээд ингээ явж байгаа. Тэгүн гутаа сүүлийн 50 мянга ч биш. За сүүлийн 200 жилийн явцад гэх юм уу да. Тэ. Ашийн төлөх үйлдвэрлэлүүд нь арай жоохон давмгаалаад яваад ирэнгуут чинь хүнс одоо нөгөө органик нон органик гэдэг байгаа шүү дээ тийм. Органик нь бол арай жоохон үнэтэй тусна. Янз бүрийн илүү нөгөө хими юу эднэр ашиглахгүй пестицид эднэр ашиглаагүй тэгээд торхоо идэгдэх нь идэгдээд ингээд дууссан хаягдл нь арай их болцсон. Тэгээд ингээ гарч ирж байгаа. Яг байгаль дээр урах ёстой жамаараа ургаж байгаа нэг помидор энэ тий. Нөгөө талд нь болохоор үйлдвэрийн аргаар генетикийн өөрчлөлтийг оруулаад бүх юм ингээд явцсан. Тэгээд дээрэс нь том хэмжээтэй болгоод ирэнгуут нь нэгж помидорт ноогдох зардал нь буураад ингээ явцсан байна тий. Ийм хоёр помидорны сонголтоо ингээд гараад ирж байгаа. Тий. Энэ органик гэдэг нь яг хүн төрлөخت ер нь органик талдаа байх ёстой юм биш үү гэж хэлэх гээд байгаа байхгүй. Шинжлэх ухааныг шинжлэх ухаан сайн. Гэхдээ ашигын төлөх зорилгоор ашигласан байгаа шинжлэх ухааны нээлтүүдийг ургамал дээрээ ингээд явуулсан. Хүнсэн дээрээ ингээд нөлөөлсөн байгаа болохоор одоо Америкээс жишээ бол манайх бол махаа ингээд Монголд бол хөдөө зүгээр л бэлчиж явж байгаа л малын үхрийг махал идж байгаа шүү дээ. Жохон хатуу талтай байдаг тий. Тэгээд манай үхэр бол ерөнхийдөө бол жоохон жижигхэн талтай байдаг. Европ, Америк үхрүүдтэй харьцуулахад Америкт болохоор үхрийн үйлдвэрүүд нь хөдөлгөж болохгүй байшин дотор хийж байгаа бас л бизнесийн төлөөлөл ашиг нэмэгдүүлэх талаас л хийж байгаа шүү дээ. Зардлаа бууруулж байгаа. Тэгээд хурдан таргалуулахын тулд дандаа корн өгж байгаа. Grass fed идэх ёстой тэр нөгөө өвсөө идэггүй. Оронд нь тэр нөгөө корн хүн шиг юм идээд байдаг. Тэгээд дээрэс нь зарим нэгэн гормоноор шахаад тэр нь одоо сайн ч гэдэг юм уу муу ч гэдэг юм уу сайн мэдэхгүй л да хурдан өсөлт өгөхгүй те амар хурдан өсөл том болол тархлал ингээ явждаг. Тэрийг хүн идэхлээр муу гэж байгаа шүү дээ те. Муу ээж магадгүй. Ялангуяа антибиотикээр бөмбөгдсөн байгаа малын мах. Тий, антибиотик асуудалтай. Тий, хүний нөгөө антибиотик резистенс нь арай нэмэгдээд байгаа шүү дээ тий. Антибиотик угаасаа тэр бол асуудал. Яг тий. Тэгвэл би GMO-гийн эсрэг аргументыг тавьж чадж байна. Энэ талаар нь ингээд хараад үзвэл. Үгүй яг яаж дахиад GMO гэдэг нь би муу юм биш гэж байгаа биш гэж л байна л да. Гэхдээ зарим нэгэн GMO ч нь бол үнэхээр л муу болж таарад байгаа байхгүй юу? Яг тэгэхээр за генетикийн зарим нэгэн өөрчлөлтүүдийг оруулахад бол
нэг талын нэгсгцэн байдаг те. Нөгөө помидор чинь арай том болгодог, ургадаг, арай хатуу уулаад ургаад ингээ гараад ирдэг. Гэхдээ тэгснээрээ бол амтаа алдаа явчихж байгаа шүү дээ те. За яг амт бол хүний биед бол юу байх сөрөг сайнэр нөлөөлөх ямар ч юм биш, зүгээр таашаал ил асуудал байгаа шүү дээ. Гэхдээ юу байвал яг вэ? Нэг генийн өөрчлөнгөт нь нөгөө одоо дагалдах үр дагавар нь гэх юм бол мэдгүй хүний биедний хортой нөлөөлтөй юм байж болно шүү дээ хурамлын. Болно. Наадах чинь үүсгэж болохгүй нэ? Наадах чинь бол absolutely possible гэж ярьдаг байхгүй. Угаасаа юу боломжтой ерөөсө GMO гэдэг нэг нь ингээ өөрчлөхөөр нэг нь ингээд юу гэдэг өөрчлөгдөхгүй гэх бус бүх юм хэвээрээ байж идэг юм гэж байдаггүй байхгүй. Заавал ингээл тэр чинь байглаасаа тийм байхгүй замыг ингээ өөрчилчихвэр гэ. Бусдууд нь ингээд реакц өгөөдөг юм одоо реакц өгөөд гэж ярил л та. Ингээд уралд жишээл метаболизм гэсэн нэг замыг хурцсахчингууд нэг урлыг хурцсахчингууд нөгөөт нь ингээд үн чинь уг нь хурдан байх ёсгүй штэ гэдэг ялсгүй ингээд нөгөө фидбэк ингээд зогсоогоод ичдэг. Тэр бол тийм байж бол тэрийг бол өстө нэг сайенсийн нэг бьюти гэдэг юм уу одоо бид нар нь одоо бьюти гэж нэрлэсэн өөр хүмүүс наадах чи ямар нэгнийх нь бьюти байгаа л гэх байх л та. Яг юу болохыг бол бид нар мэдэхгүй яхаа өөрчлөөд үздэг. Тэгсэн чинь одоо амтыг ч гэсэн одоо юу гэдэг түрний жишээ амтыг ч гэсэн бид нар ингээ буурна гэж бодож бид нар өөрчлөөгүй гэж ярил л та тий. Тэгээ тэгсэн чинь ингээл харалтаа амт нь буурсан байгаа байхгүй. Одоо тэгэл тэр нь хоёр дахь асуудал. За сайенс бол одоо хэмжээ бол асуудал биш болчлаа бид нар өөрчилчлөө. Одоо тэгсэн чинь дараагийн асуудал юу болсон? Амт болсон. Одоо амтыг ингээд өөрчилсөн чинь цагаад бол өөр юу өөрчлөгдөхийг бид нар мэдэхгүй. Тэгээ тийм юм жаа. Тэгээд сайн тэгэл ингээд үхрээ маах ингээд юу гэдэг GMO гэдгийг бол яг хоо наадах чинь тэр утгаар айгүй хэцүү асуудал байгаа байхгүй сайн. Юу гэдэг ингээд ерөөсөө ийм учраас муу юм аа тийм учраас GMO болио. Ерөөсөө хүн бол органик амтан тийм учраас органикаар явцгаая гэдэг ингээд ээж бас ингэж чадахгүй тий. За хэсэг нэг нь би бол чиний хэлсэн болгонтой санал нэгж байна. Ингээд бизнесийн юу гэдэг санаагаар бизнес логикоор ингээд хүмүүс ингээд сайзын хэмжээг нь хэсэгчдэг ингээд юу гаддаг логистик бодоод ингээд байдаг тэгж байгаа. Тэгтээ тэр хүмүүс чинь бас ашиг яг бизнес хүн бол тэрийг бол ямар нэг помидорноос хийдэг хэмжээний ашиг болж тэрийг бол бодож байгаа. Сайентистууд бол тэрийг хийхдээ бол бас юу гэдэг бизнесээс гадна илүү одоо энэ өсөж байгаа хүн амын population хүн амын тоо байгаа. Тэрэнд яаж илүү хуваарлалтай, яаж илүү төргөн шуурхай одоо юу гэдэг энэ хоол хүнсийг хүргэх үү? Яаж илүү олон тооны хэмжээний илүү гацтай явах. Тийм хэмжээний бодож бол ингэж гаргадаг. Тэгээд өшөөдгөө бизнес одоо жишээл кофе байна. Кофе бол бас genetically modified organism болсон. Кофен дээр бас ингэж яваад эхэлж байгаа. Тэгээд ерөөсөө л нэгж га газраас юм уу нэгж одоо нэг бүүшлээс нэг бутнаас одоо юу нэг гаргаж авч байгаа бүтээгдэхүүнийг яаж ихсгэж тэрийг л ихсгэж бид нэр юу гэдэг 5 хүн тийжхийн хооронд 10 хүнийг тийж जैन тий. Тэр чин цагаад бол бизнес мөн. Тэгээд ингэ явчихж байгаа тэр асуудал ч. Тэгээд эн чин яг юугаад ерөөсөө ийм асуудал гарч байгаа юм л да. Органик химиг мэдээж идвэл гоё л байна. Гэхдээ тэр органик химийн өсөж байгаа хүн амын тоог ингээ бүгдийг ингээ тийжээж чадах нь уу? Аль эсвэл нэг юм хүлээгээл тэр нэг бутнаас ганц шиг помидор авахгүй л ингээл хүлээгээд байхад бас өөр юу гэдэг food source байвал бас хамаалга бас ингээд юу чинь наадах чинь болохоор ингээд юу гэдэг яг юугаар тэр GMO гэж тэр үхрийг антибиотикаар юу гэдэг ингээд бөмбөгдөд байвал тэр муу юу гэвэл би бол тэрэн дээр бол санал нэг байна мó өмнөөс биш ингээд юу гэдэг GMO нь муу биш зүгээр ямар аргачлал ашиглаж байгаа вэ гэдгээс л хамаарат ямар аргачлал ашиглаж ийн юу бас GMO болгож ийн гэдэг чинь асуудал байгаа. За тэгээд хүнж байлсгүй одоо юу гэдэг мал дээр ирэхээр наадах чинь бол илүү том асуудал болж байгаа. Ургамал дээр ирээд одоо хүнсний ногоон дээр ирэхээр наадах чинь арай бага асуудал үг нь бол болох юм. Бас нэг ийм асуудал байна. Чи Ишмаил гэдэг нэг ном уншиж ирсэн үгүй юу? За тий. Сонсож ирсэн. Бас skim through хийжсэн. Тий. Нэг нөхөр юу байгаал багш хайгаал тэгээ явжсэн чинь нэг горилтэй танилцаад нөгөөх нь шав хайж нэгэл тэгэл нөгөө бүтэн ном чинь тэр хоёр нэг горил хүн хоёрын хоорондох юу байгаа штэ conversation хоорондох яриа болоод хоёрчиж байгаа. Тэрэн дээр нэг амар сонин санаа дэвшүүлчихсэн байхгүй нөгөө горил нь. Би тэрийг гайхалаа л да сая нөгөө хүн амын тоомоо гэдээ яриад тэгэхээр асууж үзье гэж бодоод байгалийн хууль бол
юм байгаа шүү дээ. Байгаль дээр одоо ингээд энгийн нормалын ажиллаж байгаа экосистем дээр очих юм бол Африкт очил да. Амархан жишээгээр нь. Антилопод байна. Антилоподын арслангууд барьж иддэг. Антилопын тоо өсөөд ихсээд ингээд явах юм бол хүнснийхэн их үсэр нүсэж байгаа болохоор арслангийнхэн тоо өсөө явчихж байгаа шүү дээ, тий. Тодорхой хэмжээнд тий барьж идэх юмтай. Гэхдээ антилопын тоо өсөөд явахлаар идэх өвснийхэн хэмжээ нь буураад явж байгаа шүү дээ. Их болох тусмаа л юу байна? Өвс нь ингээл дуусаад хомсдолд орно. За тэгүн гутаа өвс нь хомсдолд оронгууд чинь үлсэглэн гарч байгаа шүү дээ, тий. Тэгээ антилоп чинь байгалийн хуулиар бол өвс нь багасаад ирэх юм бол үлсэглэн гараад тодорхой хэмжээнийхэн population control цаанаас ингээд явагдаад буцаад буураад ирчихэж байгаа. Тэг яг нэг ийм тэнцвэр байгаад байгаа шүү дээ. Eco balance system антилопын тоо ихсээд явжсэн чинь арслангийнхэн тоон бүр их хэмжээгээр ингээд өсөд явдаг. Тэгэн гут антилопын тоон багасаад ирэх юм бол зарим нэгэн арслангууд нь өсөд өгөх ёстой шүү дээ, тийм. Амар югсаад байдаг шүү дээ. Өсөж байгаа хүмүүсүүдийг тэгээд манайны тэр ном дээр хилээд байгаа санаа нь бол нийт хүн амын дэлхийн хүн амын тоо өсөд байгаа. Өсөж байгаа хүмүүсүүдийн тоо нь бас өсөд байгаа. Тэднийг хооллох тусмаа хооллох тусмаа илүү хүрчээд хизээч үлсгэлэнгийн асуудлыг шийдэж чадахгүй гэж байгаа байхгүй юу? Чи тэр санаатай нийлж байна уу? Тий юу гэж бодож байна? Тэгэл хүн би бол наадах чинь үгүйсэхгүй нэр тоглоомчгүй үгүйсэхгүй тэр чинь ер нь хүн чинь амар тийм юу штэ тийм selfish зөвхөн өөрийнхөө л үг боддог species тий. Тэгэл одоо эрүүл мэндийн үйлчлэл гэж гисэндээ илүү урдынхтай харьцуулахад илүү хүн төрөлхтөнд харалта cancer хорт тавдрыг хэмжүүлэх гээл дайрал л шүү дээ. Тэ хэмжүүлэх. Тэр хэрнээр хүний дундаж наслалт илүү урт болоо явна. Урт болох тусмаа хорт тавдар тусах магадлал нь өсөж явж байгаа шүү дээ. Яг бол тэр чи DNA гэдэг юм чинь удаан байх тусмаа тэр чинь илүү их мутацид орох давтамж нь ихсэл явчихна. Юу гэдэг одоо нэг амар жишээгээр ярих бол мэдгүй 5 жилийн өмнө тийм за 15 жилийн өмнө ийм хорт тавтартайсан магадгүй дахиад 20 жилийн дараа арай өөр төрлийн хорт тавтартай болчих юм билүү. Гэх мэдчихэн тэгэл явж байгаа. Хүн насаа уртсах гад ингээ хичээгээд идэх орцох тусмаа хорт тавтар гараад. Тэгэл явж одоо үлсгэлэн гараал ирсэн те. Уг нь бол надад ч аюу олон жил ярьж байгаа асуудал шүү дээ. Угаасаа хүн ингээд удаан амьдрах тусмаа ингээд юу гэдэг. Уг нь бол байгалийнхаа шалгарлаар ингээд хүн чинь баг ингээд үхэл ах хэвээр юм шүү. Цаанаас нь ингээд үржэлтэй. Тэгэхгүй бол энэ дэлхий чинь баг хүн амаа даахаа боллоо ухааны юм яриа л те. Хорт тавдрыг тэр чигтний имжлээ хийчихсэн. Тэгээд ерөөсөө надад чинь ингээд нөгөө нэг амар том аргумент руу орж байгаа шүү. Хүн үрд мөнх болчихвол яах вэ гэл те. Ерөөсөө бидний чинь баг ингээд юу гэдэг зориод байгаа юм чинь баг хэцтэй хараад тийм мөнх амьдрах гал байгаа юм шүү. Тийм л дээ. Тий мөнх амьдрах гал яваа юм шүү. Тийм тэр утгаараа яаж энэ олон хүнийг тий өшөө ингээ удаан тэжээх үү гэдэг асуудал гарч. Яаж өшөө юу гэдэг хорт хавдрыг хурдан эмчилдэг болох вэ? Яаж хорт хавдрыг бүрэн утгаар нь эмчилдэг болох вэ? Тий энэ асуудлыг ингээл яриад явж байгаа шүү. Тэнгуут нь тэнд нэг Elon Musk гэдэг нөхөр Марс руу нүүх гэдэг байгаа тийм. Марс колончлог гэдэг хийж байгаа шүү дээ. Тэгэл ингээл энэ чинь бид нар чинь ингээл технологи, сайенс, шинжлэх ухаан хөгжих тусам бид нар чинь хуучин байгаагүй газар руугаа явцгаагаал. Тэгэл тэрнийхээ хэлээр өшөө бидний мэддггүй байсан проблемууд гарч ирээл тэгэл ирсэн чинь ерөөсөө хүн ам цог Улаанбаатар хотыг л гэхэд харалт. Хүн ам ингээд сууршихаас өмнө ярьдаг үст. Ямар гоё ногоон байлаа, ийм төгжрэл байхгүй байсан гэж ярьдаг үст те. Тэгсэн чинь ингээд хүн ам ихсэл ингээд ирсэн чинь яг хуу хот суурин газар болоод илүү ингээд олон хүн амтай болоод хөгжлийн хувьд арай л хурд явж байгаа. Тэрнийхээ хэрээр бас нэг асуудлаа юу гэдэг дийлэхгүй болол ингээл хэлсэн. Тэгэл нэг юм нь яг л нөгөө миний метаболизм яриад байгаа. Нэг замыг хурцгаал ингээл гоё ингээл юм үйлдвэрлэх хэлэнгүүд нөгөөх нь ингээл удаан болол нөгөөх нь асуудалтай болол. Тэгэл сайн помидортой ижлэхинтэй амт нь байхгүй болол сайсан гэсэл гэл. Тэгэл эн чинь бас өөрөө цаанаасаа өөрөө энэ асуудал чинь нэг байгалийн үйл юм шиг байгаа юм байна. Ингээд нөгөө negative feedback loop гэж ярьдаг ингээд. Чи CRISPR-ийн талаар хэрэг мэдвэ? CRISPR-Cas system гэдэг. DNA editing гэж ярьж байгаа. DNA editing гэдэг. Тэрийг чи нэг шинжлэх ухаан чүний тэрийг биш үү те. Тэр чинь тайлбарлаад өгөөч. Ерөөсөө одоо DNA гэдэг юм чинь одоо ингээд ATCG гэдэг нэг 4 үсгээр ингээд кодлогдсон.
алдсан ингээд тийм юм байгаа. За тэгээд ийм юм байна. Тэгээд тэр дунд ингээд жишээлбэл ингээд DNA ингээд replicate одоо хийхдээ ингээд копидох тоо жишээлбэл ингээд заримдаа тэгтээ цөөхөн л дөө тэр нь цөөхөн гэж ярьдаг. Тэгээд алдаа гарч болж байгаа байхгүй. Тэр алдаа нь бол байглаасаа одоо тэр replication хийх копидох тоо гарч иж болно. Аль эсвэл амар их үүдээ chemical reagent эсвэл бидний амьдарч байгаа нь хортой орчноос ахуулаад ч юм уу өвчнтэй ингээд тэрнээс болоод алдаа гарч болж байгаа. Тэр алдаа нь ямар ч нөхцөд юу гэдэг одоо тэрний extent to which it gets damaged гэж байгаа. Тэр нь одоо юу гэдэг магадгүй зүгээр ингээд айгуу тийм consequence одоо юу гэдэг вэ монголоор үр дагавар нь одоо үр дагавар нь хэр том амар вэ гэдгээсээ шалтгаалаад тэр DNA-г одоо юу гэдэг DNA-г modify хийх үгүүдээр ингээд тулдаг байхгүй юу ерөөсөө бүр DNA тэр яаж аваад ерөөсөө CRISPR-Cas гэдэг нь ерөөсөө хайчил гэдээ ойлгочих болно шүү дээ. Тэндээс одоо юу гэдэг тэр өсөхгүй юм хайчлаад оронд нь яг тийм одоо шин одоо шин гэхдээ яг ингээ functional одоо яг тэр одоо болохгүй байсан одоо нэг ген байж агаад ямар нэгэн гаднаас damage болдго юм уу айлсгүй тэр copy хийж явах туршдаа ингээ алдаа гардаг юм уу ерөөсө тэрний юм болохоо байжлаа шүү дээ тэр нэг хэсэгхэн газар тэгсэн чинь ерөөсө тэрийг одоо имжлэх ингээд юм олдохгүй тэрийг засаж болохгүй болчхоор ямар арга хэрэгжилж ийнө гэхээр тэр хэсгийг хайчлаад аваад оронд нь яг тэрнтэй бүр яг адилхан гэхдээ эрүүл ажилдаг тийм хэсгийг шургуулад оруулчихж байгаа л гэсэн үг байна. Гэхдээ энэ бол айгүй ерөөсөө айгүй тийм шинжлэх ухааны шин дэвшилт байгаа байхгүй юу. Тэгээ тийм болохоор энийг Америкт ч гэсэндээ одоо хэрэгжилж байгаа лабууд бол яг хаа сайхнаас хэрэгжилж байгаа учраас айгүй цөөхөн гэж одоо бүр гарсан бүр экспертүүд бол айгүй цөөхөн байгаа гэж боддог. Миний ойлгосноор өмнө gene editing хийхэд бол айгүй төвөгтэй, айгүй нарийн асуудал алдаа гарах магадлал нь айгүй өндөр байдаг. Тэгээд зөвхөн нэг төрлийн генийг таргет хийж чадахгүй. Оронд нь өөр тийм бага генүүдэд ингээд өөрчлөлт оруулдаг байсан гэдэг. CRISPR нь болохоор аргачлал нь бол айгүй цэвэрхэн ярьдаг тий. Алдаа гарах магадлал нь айгүй бага тий. Амарлаг юм л гэж ойлгоод байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт болохоор чи сая ярьж штэ. Ген дээр алдаа гарсныг янзлах потенциалтай байж болно гэж байгаа тийм. Ер нь бол генийг бол тэр CRISPR аргаар бол яаж л бол тийм DNA-г тийм өөрчилж болж байгаа тийм. Чи ярихдаа бол зөвхөн юуг нь ярьсан шүү дээ. Асуудалтай юмыг, проблемыг CRISPR-ээр яаж шийдэх вэ гэдэг тийм. Шийдэх боломжтой гэж хэлж байгаа. Тийм яг асуудалтай юм тийм. Асуудалгүй хүнийг улам сайжруулах талаас нь CRISPR хэрэглэж болох. Одоо би өөрийгөө арай өндөр болгодог ч юм уу, булчингийн хөгжил нь илүү лаг болгодог ч юм уу, эсвэл одоо харааныхаа харцыг бол амар супер болгодог. Эсвэл бол супер human болоход хэрэгжиж болох гэж. Өөрийнх нь генийг өөрчлөөд ингээд ДНК-г өөрчлөөд ингээд яваад ах сонирхолтой байгаа байхгүй. Надад чинь юу лээ би тэгтээ тэрийг уншаагүй юу ч зүгээр хальтарчаад байх юм. Дээр юугаад гэсэн шүү дээ нөгөө UK үсттэй эрдэмтэд нөгөө human embryonic embryo. Юу CRISPR-Cas-аар юугаад хийсэн юм үү те? Тэгээд гаргасан гэдэг. Тэр тэгтээ юу болсон? Тэр үнэхээр би тэгтээ тэрийг гэж мартцсан байна. Юу нэлгээд. Этикийн асуудал наа чинь. Наа чи амар том этикийн асуудал надад чинь харин. Гятод хийж л байгаа хэлттэй наа. Мэд чайна гэдэг шиг. Үгүй тэгтээ. Би тэгэж боддоо шүү дээ. Яам ингэ штэ саж тоглодог. Тэр бол хятадын туршилт байсан, эксперимент байсан. Шинжлэх ухааны аав нь хятадын саксны багт тоглодог байсан. Ээж нь ч гэсэн бас яг адилхан. Тэгээд тэр хоёрыг зүгээр хүчээр суулгаад Ямингийн хүүхдийн төрүүлээд бүр багаас нь ингээд бэлтгээд супер атлет гаргах гээд ингээд явж исэн. Нөгөө тийм супер атлет болцсон л та. Гэтэ нөгөө талаасаа ингээд харах юм бол тэр амар том биетэй хүн чинь бол өсгийн ингээд юу байгаад байдаг. Хүлэн ингээд бэртээд байдаг. Бяцрах гээд тэгээд зодог тавьсан шүү дээ. Айгүй шүү дээ. Амар том байсан ч гэсэн. Хятад ТV хийж байгаа би яг зүгээр conspiracy theory л дээ. Тийм. Яа минь бол гэхдээ ер нь тийм юм хийхэд бол хийхээс сийхгүй гараад штэ. Яна. Тийм засгийн газар гэх юм уу? Яна хойлын чи хэрэгт орохгүй дээ. Үгүй хараа наач нь бол CRISPR-Cas систем наач тэгэл гараад ирэнгүүтээ тэгэл хараа ямарсан дээ байсан штэ. Этик амар том асуудал хөндөж эхэлсэн штэ.
ерөөсөө энийг чинь тэгвэл ингээд human embryonic тэ эмбриог ингээд өөрчилж болох юм байна гэл тэгэл ингэсэн чинь этикийн асуудал гарч ир. Надад чи potential байна уу гэвэл байгаа. Ганцхан тэгэл надад этикийн асуудал гэдэг юм чинь одоо хаана үрж зогсдیں۔ Хаана үрж шийдвэрлэгддیں тэ. Ерөөсөө л хүний өвчин эдгэх одоо ингээл дахиад нөгөө хүнтэй айлхор үр дүн амьдрах нөгөө канцераа байхгүй болгох гэх асуудал шүү дээ. Тэрний тулд ч энэ сайенс технологийн бүх юм чинь ингээл өдөр тутам ингээл юу гэдэг дандаа шинийг шаардаа л те. Яаж энийг имээр одоо жишээлбэл бид нэр тэгдэггүйс ханаа дүрээд энэ юм болохгүй авал ядаж энэ имийг угаад энэ илүү хүчтэй энэ илүү хурд идэх гэж ил ингээд үүдэг. Яг тэрэн шиг сайенс технологи ингээл явж байгаа. CRISPR-Cas бол яг тэгж байгаа л нэгтцэн те. Яг л ингээл өшөө шинийг өшөө илүү efficient gene specific те өшөө хажуугийнхаа генийг таргет хийгээд авахгүй тийм механизмээр явж байгаа л тэгэл ингээд нэгдсэн. Тэгээд тийм болохоор заавал өвчтэй гэнүү заавал өвчтэй даймаж гэхгүй өшөө нэг зүгээр ажиллаж байгаа юм өшөө бүр супер ажиллаж байгаа юмар ингээд сольж болох уу гэвэл болно шүү дээ. Болно шүү дээ. Хамгийн гол нь этикийн асуудлыг хүндрэлтэн international science community, scientist community нэг талдаа ингээд шийдэж бай гэж бодъё л да. CRISPR-ыг хүн дээр ингээ ашиглахыг хүн болгон зөвшөөрдөг болчихлоо гэж бодъё. Яа за. Мөнгөтэй. Тэгүн гот нь би ингэж хараад байгаа байхгүй. Наа чин хүн төрлөختний хөгжил 2 ондоод хүн 2 спешиз болоод хуваагдана гэж бодоод байгаа байхгүй. За. Нэгтэл нь болохоор мөнгөтэй спешиз, нөгөөх нь бол мөнгөгүй яг байх ёстойгоор байгаа. Мөнгөтэй спешиз нь болохоор арай хүснээр ДНК-га өөрчлөлт хүүхдүүдийн ДНК-г өөрчлүүлээд мундаг хүчтэй том хорт авдар тусах магадaltaй 150 200 наслах боломжтой тийм хүмүүс төрүүлээд нөгөө талд нь болохоор тэр CRISPR технологиг хүүхдүүд дээр ашиглаж чадахгүй байгаа хүмүүс мөнгөгүй хүмүүсүүд нь болохоор ондоо төрөл рүү ингээд ийм хөгжил рүү явах юм болов уу гэж бодоод байгаа байхгүй. Тэр CRISPR-ийг яг үнэхээр хүн дээр ингээд ашиглаж болоод ингээд явуучих юм бол нөгөө талаас нь яг бүр амар солиотой сонсгож байгаа гэдгийг л хүлээн зөвшөөрч юм л да. Гэхдээ одоогийн өнөөдрийн нийгмийн баян ядуугийн хамгийн их ялгаатай байгаа газруудаар ингээд хараад үзэх юм бол хүмүүсүүдийн эрүүл мэндээр амар харагддаг. Америктэй. Тийм шүү дээ. Бага орлоготой ядуу айлын хүмүүс бол тарган байх хэд таргалтын магадлал нь айгүй өндөр байдаг. Олдож байгаа хямдхан хоол нь бол McDonald's гэдэг юм тэр төргөн хоолны газрууд байгаа тийм. Мөнгөтэй хүмүүсүүд нь бол тэр органик юмнуудаа аваад идэж чадж гин, арай урт насалж чадж гин, хорт авдар тусах юм бол имчилж чадж гин. Мөнгөгүй улсууд нь бол тэрийг хийж чадахгүй байхгүй. Тэгэхээр дээр үед бол хуучин бол тарган бүдүүн хүнийг баян гэж хардаг байсан бол одоо бол туранхаа эрүүл гуайлаг байгаа хүнийг бол баян, тарган хүнийг бол ядуу гэж хардаг тийм. Америкийн нийгэмд, Монголын нийгэмд арай ондоо л да. Арай тийм хэмжээний хүнсэнд нь өөрчлөлт ороогүй байгаа. Тийм commercial, super commercial болж амжаагүй байгаа болохоор хүмүүс яг идж байгаа мах хоол нь бол ямар сандал Монголын махыг гадагшаа гаргахгүй байгаа шүү дээ. Байгаль дээр байх ёстойгоор байж идэг нөгөө мал амт нь бол халдвар төвчний тусаал явж идэг. Явж лээдэг тий. Тэр хэмжээгээр бас эрүүл мах байгаа л да. Чи харин тэр санааг юу гэж бодож байна? Хүн төрлөختөн 2 ингээд төрлийн спешиз болоод хуваагдаад явж байна. Одоо тэгээд хуваагдаад угаасаа эхэлсэн байгаа юм чинь тэ чинь хэлж байгаагаар ингээд ядуу баяны зааг нь их болсон юм нэлж нийгэмд. Тэгээд тийм болсон. Тийм ч тэгэл CRISPR-Cas систем одоо юу гэдэг тэрийг юу гэдэг худалдаж авч заагаад хийлгэж чадж байгаа хүн одоо манайд ч гэсэн ерөнхийдөө тийм байна. Гоо сайхны хаалгаа хийлгэж чадж байгаа хүн хийлгэж чадахгүй байгаа хүн гэл байгаа тий. Тэгэл ингээл жимд явж чадж байгаа хүн чадахгүй байгаа хүн гэл ингээл. Тэр шиг тэгэл ингээл хаюуцсан юм чинь тэгээд би бол ер нь бол тэгэл ингээл хуваагдаад эхэлсэн тийм учраас ингээл хуваагцаар л байх тал гэж харж байгаа шүү дээ. Зогсоож ядахгүй. Эсвэл тэр нь би хариулж чадахгүй байгаа юм ингээл. Бүр юу илээ Неандертал Homo sapiens гэдэг 2 төрлийн юм байжсэн. Тэр шиг одоо Homo sapiens Homo sapiens баян Homo sapiens ядуу гэдэг юм 2 төрлийн өөр төрлийн хүн болоод явчих юм шиг санагдав. Энэ яг тэгэл баг мэдгүй 100 150 жилийн дараах л бүр ингээд хурц мэдрэгдэх асуудал байх л да. Тийм л бах тий. Би бол яг өнөөгийн юугаар бол би тэгж нэг амар мундаг тэгж prediction хийж сайн бас ингээд энэ болгоныг эргцүүлж ингэж
үзээгүй байх л та бас зүгээр юу ингээл хуваагдаад явж байгаа. Тэгсэн ирнээсээ тэгэл яг шинжлэх ухаан технологийн зорилго нь бол одоо юу гэдэг энэ гапыг одоо тий энэ ялгааг бол илүү багасгаад хүн болгонд хүртээмжтэй болгохын тулд гэж явдаг л та уг нь бол тий явдаг. Гэхдээ тэгэл бас л тэгэл нөгөө логистик бас л бизнес нь ороод ирээл ингээл юу гэдэг тэр болгоныг чинь чухам ингээ хүн болгонд хүртээлтэй юугаад ээж бас чадах юм уу гүм үү тэр асуудал үүнээс юу гэдэг ерөөсөө л ингэж хуваагдах ёстой юм аа гэсэн тийм асуудал бол байхгүй. Тэгсэн хэрнээсээ л бид нэр ингээл хуваагдаад хөгжил нь угаасаа тэр зүг рүү ингэж яваад байгаа болохоор тийм болохоор хараа уг нь бол яг жинхэнэ зорилго нь шинжлэх ухааны технологийн зорилго бол уг нь бол тийм шүү дээ тий хүн болгонд хүртээмжтэй нийтийн convenience нийтийн ая тухайг илүү сайжруулсан хүн төрлөختний гэж байгаа болохоос баян хүн төрлөختний гэж яваагүй тий яаскул ядуу хүн төрлөختний амьдралыг сайжруулна гэж яваагүй ерөөсөл хүн төрлөختний гэсэн бүхэл бүтээн цөмөр нь л авч үздэг болохоор гэж байгаа. Тэгсэн хэрнээсээ тэр маань өөрөө юу гэдэг ямар хэмжээтэй R&D юу зарцуулагдсанаасаа болоод баянд нь илүү хүч үйлчлээд ядуугийн жоохон орхиод тэгээд явцсан болохоор одоо тэгээд хуваагдаад байгаа. Тэр хуваагдал нь чухам одоо хитэн жил үргэлжлэхийн тэрийг бол мэдгүй. Гэтэ ерөнхийдөө ингээ хараад тахад бол үргэлжлээл ах юм шиг харагдаад байгаа байхгүй. Энэ бол миний personal хувийн бодол л та. Гэтэ би буруу байгаасаа л гэж бодож байна л да. Яг үнийг хэлэхэд тэгэл. Чи юуны талаар эрүүл хоолтын талаар ирэх мэддэг вэ? Шинжлэх ухааны талаас. Эрүүл хоолтоо. Монголд юу байгаад байна вэ? Тийм хүнсний бүтээгдэхүүнүүд ер нь ингээд хүмүүсүүдийг эрүүл хоолт гэдээ яриад байдаг мөртлөө яг тэрнийхэн тодорхойлт нь юу вэ гэдг нь тодорхой бос байдаг байхгүй. Нэг хүний хэлж байгаа эрүүл хоолт нь бол махаал идэх те мах хоньны мах өөгтөөсөө идэл ингээд явж байна. Нөгөө хүнийхэн эрүүл хоолтын ойлголт нь гингот нь тараг ногоо сүү жимс их идэх гээл те. Айгу буруу ойлголттой. Дээрэс нь органик эко гэдэг юм чинь бол бүтээгдэхүүн болгон дээр ингээл органик эко хоёулыг нь ашиглаждаг. Яг юу хэлээд байгаагаа ч ойлгохгүй байгаа шүү дээ. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүн борлуулалт тийм маркетингийн зорилгоор ингээ хийсэн байдаг. Нөгөө хүмүүсүүд эко гэдгийг харангуйтаа энэ чинь сайн байна гэдэг ингээ аваад байдаг. Миний саяхнаас сүүлийн яг хэдэн сар ингээл баг багаараа ойлгоод явж л байл та. Эрүүл хоолт гэдэг нь хамгийн түрүүнд бол сахарын хэмжээг бууруулах юм байна гэж хараад байгаа. Чи яг глюкоз метаболизм яг ургамал хүн хоёр бол ондол байгаа л да. Гэхдээ чи үгүй штэ. Ерөөсөө глюкозын хэмжээнд ингээ ярих юм бол хүн боловсруулах юу эднэр бол ургамлаас арай л ондол адилхан ч юм уу. Үгүй яг ингэдэг байхгүй юу? Ингэж хэлэхээр амар олон хүн барьж идэх шахтын. Тэгтээ тэгээд одоо үнэн нь одоо тэр болох. Хараа ийм одоо метаболизм гэдэг юм дээр ингээ нэг map байгаа заа. Ингээ map байгаа. Тэгээд тэр map ургамал дээр болохоор айгүй complicated болоод ирдэг байхгүй. Яг бол ургамлын ингээ нэг compartment гэж айгүй олон юм өрөөтэй болоод ирдэг. Нэг урвал хид хид өрөөнд ингээ байгаад иддэг байхгүй юу? Нэг хэсэг өрөөд. Хүний human cell болохоор хүний эс болохоор тэр нь нэг урвал нэг л газар байдаг. Тийм учраас жишээлбэл нэг ижлэгэн бүтээгдэхүүн орсон. Энэ эндээс гарч байгаа юм болов уу? Энэ өрөөнөөс гарч байгаа юм болов уу? Эндээс гарч байгаа юм болов уу гэж толгой гашлах хэрэггүй байдаг байхгүй. Тэр утгаараа хүний метаболизм болов уу нь бол ургамлынхтай харьцуулахад ажиллахад айгүй илүү амар байхгүй юу? Тэр утгаараа амар. Тийм учраас юу гэдэг яг л ижлэгэн яг зарим юу гэдэг нэгэнд нь ургамал байгаа метаболизм хүнд байдаггүй. Хүнд байгаа метаболизм ургамал байдаггүй. Тийм ургамлууд бол байна л та. Байна. Тэгтээ ядаж нэг урвал нь нэг л байдаг. Тэгж хид хитэн газар ингэж байдаггүй гэдэг утгаар бол хүний метаболизм илүү юу гэдэг ойлгох гад амар гэдэг юм. Ойлгох гад амар. Тэгэхээр тэр утгаараа юу гэдэг глюкоз бол яг л ижилхэн юугаар явж ингэж юу гэдэг метаболизмаар явж уралд орж тэгж юуж байгаа ганцхан боловсруулагдж байгаа бүтээгдэхүүнүүд нь өөр. Жишээл ургамал бол тархлаадах шаардлага байхгүй шүү дээ. Хүн бол глюкозоо явсараад илүү глюкозны явсараад юу гэдэг илгэндээ очиод глайкоген болоод ингэж юу гэдэг те хоримтлагтаад ингэж явдаг гэх мэтчлэн ингэж юуж байгаа. Глайкоген гэдэг нь юу? За одоохон ингээд асууч. Миний яг ойлгох гэдэг нь амар олон глюкоз гэдэг мономер гэж тэгэхгүй нэг юм одоо нэг башингаар явбал нэг топ байхгүй. Тэгэд ингээд хэрэглэгдэхгүй байх нэг газар ингээд хүрээд идэх байхгүй. Өрөөл тэгэл
нүүрс ус хүний биед ороод будаа талах гурил тиймэрхүү бүтээгдэхүүнүүд. Тийм. Тэр чинь нөгөө глюкоз. Тийм тэр чинь боловсруулад нүүрс усыг чинь задлаад ингээ явахлаарэ глюкоз болоод хувираад хүний цуснд ороод илгээрээ боловсруулагдаад дамжаад явж байгаа. Тийм. Хэд таргалалт болохоор хамгийн түрүүнд өөхтэй биш нүүрс устай холбоотой гэж тайлбарлаад байгаа байхгүй. Тийм. Өнөөдрийн одоо дайетийн мэрэгчлэнүүд нь өнөөдөр яг шинжлэх ухааны гарч байгаа асуудал байна. Тийм болохоор харин чиний яриад байгаа тэр нөгөө элсэн чихрээ эхлээд басах хэрэгтэй байна гэдэг ч тийм. Элсэн чихэрч биш л дээ. Ер нь бол сахарын хэмжээ л гэж яриад байгаа. Тийм, сахарын хэмжээ буюу нүүрс усаад багасгах хэрэгтэй гэж яриад байгаа байхгүй. Юуныхаа? Тийм. Талах гурил будаагаал багасгах хамгийн дөрөнд. Жимс ч гэсэн бид нар амар ирүүл гэж бодоод идэг боловч ер нь бол айгүй сахарын концентрац үүссэн байгаа юмнууд байгаа шүү дээ. Тийм, юунасаа болохоор зүгээр би бол тийм эрүүл хоолтын юу гэдэг экспорт дээр бол биш. Би метаболизм судалдаг гэхлээр. Тэгэхгүй тийм метаболизмынхаа хувьд ярих юм бол ерөөсөл юу ч ийцэн гэсэн ингээд эргэл задлал мономер буюу одоо тэр хамгийн жижиг хэсэг рүүгээ болгож юуж байгаа байхгүй. Бид нэр талах хэдэл тэр талах чинь ингээл талахаараа байгаад идэггүй шүү дээ задрагддаг. Тэрэн шиг тэгэл талах хэдэл тэр чинь буцаал глюкоз болох нь болоод фруктоз эсвэл амин хүчил гэж гэдэг амино аксид болох нь болоод ингээл явдаг байхгүй. Тэгээд тэд нар чинь тэгээд тийм учраас ганцхан ингээл бодохоор юу хамгийн их сахарын хэмжээ агуулсан гэж бодохоор нөгөө нэг заах хар талах бол арай гайгүй гэж ярьдаг тий хар талах тэд нар бол гайгүй гэж ярьдаг. Үүнээс үүш тэгэл жимс гэн их гээд гэлээ. Тэгэхээр нөгөө оранж жуусыг чинь хамаагүй хэрэглээд иж болохгүй тий. Оранж ягаад гэвэл сахартай болчихж байгаа. Уг нь бол витаминынхаа хувьд бол арай илүү. Тэгсэрнээсээ ялгаагүй бүгд л ингээл хүний хотод руу орж байгаа учраас илүү сахартай болчихж байгаа. Тэгэл тийм учраас ерөөсөл тэр утгаараа нөгөө элсэн чихэр гэдэг миний би твист нөгөө одоо гэдэг цээжсэн гэдэг юм уу. Ерөөсөл элсэн чихэр бол ерөөсөл сукроз гэдэг үү. Тэр нь болохоор глюкозын юу байхгүй бас арай илүү том нэгдэл гэдэг юм уу тийм үү. Тэгэл тэр чихрийг л ерөөсөө тийм юм агуулгдсан юм хоол хүнснээс илүү үг нь бол зайлс хийгээд тэгээд биеийн хөдөлгөөн сайн хийвэл үг нь бол тэгтээ биеийн хөдөлгөөн хийн гэхээр аягүй хэцүү болчиход байгаа юм л та манайхан нөгөө аягүй их суугаа болцсон тий. Би болохоор өөрийгөө тийч нэг амар лаг хэрүүлэгдэх гэж би боддог байхгүй юу. Би ер нь бол жоохон хувь хүндээ бол би бол амар хоолнд жоохон муу. Тэгтээ би аягүй ойрох аягүй хоол иддэг байхгүй. Тэгэхгүй л нөгөө binge eating гэдэг яриад байдаг шүү дээ. Нөгөө хитрхи хидчихдэг. Би тэр бол надад бол юу ч ийцэн гэсэн баг идэх ахаар ядаж ингээд хүний метаболизм ингээд ажиллаа, тогтмол ажиллаад ингээд юу яагаад гэдэг. Нэг тодорхой тесттэй байгаад байдаг. Ингэж тайлбарлаад ирсэн ойрхон бүтэн өдөржингээ идэх нь ерөнхийдөө бол муу гэж тайлбарлаад байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр ямар байдлаар идэх нь арай зүв бэ гэхээр хоёр хоолны хоорондох яг оройны хоол унтаад өглөөс ирээд өглөөний хоол гэдэг энэ хоёрын хоорондох зайг 12-аас 14 цаг байлгуул зүгээр гэдэг 10 intermittent fasting гэдэг байгаа тийм. Хоол идэхгүй 14 цаг болж байгаа. Энэ нь яадаг вэ гэхээр өмнө идсэн хоолныхаа хоолоо боловсруулаад илгэнд чинь цугларсан байгаа гликоген тэр чинь болоод хувираад ингэсэн байгаа. Тэгээ хоол идэхгүй яваад тахлаар хүний бие чинь хамгийн түрүүнд гликоген тэр глюкоз нэр ингээд бүгдийг ингээд задлаад ашиглаад дуусч байгаа шүү дээ. Тэгээд глюкоз ашиглаад дуусчихлаар хүний бие чинь дараагийнхаа юмнуудаа ингээд ашиглаад нөөцөөс ашиглаж эхэлдэг. Буюу кетогеник хүний бие нөөц өөхөө кетоген болгоод ашиглаад шатаагаад ашиглаж байгаа. Тэгээд явж байгаа болохоор ойрхон тэгээ явж байгаа болохоор сайн гэдэг байхгүй. Ойрхон идээд тахлаар яадаг вэ гэхээр илгэнд цугларч байгаа тэр гликогенийхэн нөөц нь ерөөсө буурдаг. Байн ингээл дүүрэл ингээ явж идэг нэгдүгээрт, хоёрдугаарт болохоор юм идэх болгонд чинь инсулин респонс болж байгаа шүү дээ тийм ялгарч байгаа. Тэгэхээр нөгөө юунууд нь инсулины ялгарлал нь огцом гэж гарч чадхаа болждаг. Буюу хүний биед байнгын
идхэмтэй байгаад их юм бол инсулин чинь ингээл нэг төвшөндөө өндөр төвшөндөө байгаа л байдаг. Нэг буулгаад өсгөөд буулгаад юм идэхгүй болоод ирэхлээр яг инсулин левел чинь буугаад явж байгаа шүү дээ. Юм идэнгоо чинь инсулин чинь спайк хийгээд. Тарган хүмүүс буюу юутэй одоо хэд таргалтай хүмүүс бол ямар асуудал үүсдэг вэ гэхээр тэр юуг инсулин респонс нь айгүй муу байдаг гэдэг байгаа байхгүй. Үгүй тийм. Гэхдээ би сая болохоор зүгээр нөгөө ойрхон идэх нь ингээд зүг гэж байна. Би болохоор юу гэдэг өдөржингөө хоол идэл байгаа даа гэдэг утгаараа ингээд нэг тэлээгөө. Дээрэс нь ингээд нөгөө хүмүүсийг ингээд харж ахаар би ч найзууд эргэн тойрныхаа харж ахаар ингээд нөгөө хоол ингээд жишээлбэл хүний ингээд нөгөө хотоодны хэмжээ гэж үүдэн шүү дээ тий. Хотоодны хэмжээг ингээд нөгөө хүнд ингээд төв мэдрэлийн систем, central nervous system ингээд үлсэж гэсэн ингээд сигнал ирж байгаа тий. Үлсээд л ингээд байгаад байдаг тий. Үлсэл байгаад байдаг. Ажлаасаа болоод ч юм байгаад. Тэгж агаад нөгөө ингээд цацсан гэсэн сигнал ингээд мэдгүй болтлоо. Иддэг. Тэгэхээр чин тэгэл нөгөөт чинь ингээл мэдээж орцны хэмжээнд тэгэл боловсруулна шүү дээ. Тэгэл орол боловсруулагдсан бол тэгэл нөгөө глайкоген болон тэгэл өөх болно ингээл яваад байна. Тэгээд нэгэндээ өөх ихтэй хүмүүс одоо юу гэдэг мэдээж ингээд тэгэл өдөржин идээд байна гэсэн утгаараа би гэх юм бол яг чиний хэлж байгаагаар одоо юу гэдэг ингээл тэр хизээж тэр өөх чинь бацаа шатаагдахгүй. Тэгэл ингээл гаднаас нь ягаад бол дандаа л идхэмтэй байгаа учраас тэр үл юус ингээл байгаа л ингээд идэхгүй байгаа л байна. Зүгээр юу гэдэг миний одоо хэлэх гээд байсан ойлголт бол юу байсан бэ гэхээр тэгж бүр биеийн житинг хийж тэгж ингэж таргалахгүйгээр анханасаа зүгээр ингээд одоо жишээл хурал мурлын явцд юм ингээд зүгээр ингээд өөр юм дээр амар ингээд үлсэж байгаа тохиолдолд бол ингээд аль болохоор ингээд тэр нүүрс ус багтай юмнасаа тэгтээ ингээд нөгөө биеийн житинг гэсэн тэр нөгөө төв мэдрэлийнхаа систем нэг би юу мэдчихээн шүү гэх тийм учраас ингээд тэр одоо сигналыг арай жоохон багасгах зорилгоор тэгж юм мэдээд тэгээд ирэхээр хүн өөрөө ингээд нөгөө ходоотонд чинь ямар хэмжээний хоол идэ би хийzээ цадж байгаа гэдэгтээ илүү тийм нөгөө юу гэдэг responsible болдог байхгүй юу. Тэгэхгүй болохоор чинь ингээд үлсэж байгаад идэхээр аваачаад нөгөө хизээ цацсан яатсан ойлгохгүй болтлоо бүр ингээд өвдөлтөө иддэг гэж ярьдэн шүү дээ. Тэгэж идээл тэгэл ингээд өвдчихөөрөө ингээд дараагийн удаа тэр ходоод чинь яг л тийм хэмжээний юм expect лээд эхлэн чамаас тэгэл тэр хөтлийн бол ингээд гайгүй. Тэгж жагалсан нөгөө тэнийг юм шиг үлсэж байгаа л тэгэл идэн. Тэгжсэн даруул зүгээр ингээд анханасаа тихгүйгээр зүгээр ингээд жоохон өвөлсцгөр ингээд жимс ч юм уу айлсгүй нөгөө протеин ихтэй, уург ихтэй, самар гэж ярьдаг те. Одоо хэрвээ ингээд Монголд яадаг юм гэдэггүй үнээс биш ингээд Америкт л жишээл нөгөө авокадо тэргэлж юмс ингээд хүмүүс аваад явж идэг байхгүй. Тэгэл тэд нар болохоор айгуу протеин ихтэй одоо монголоор л үе гэж ярьдаг шүү дээ. Тийм юмнасаа ингээд жоох идчихээд тэгээд яг өдрийн хоол болохоор ингээд нөгөө яг метаболизмын яг хурдтай үүдэн болохоор хоол идчихээд орой болохоор тэр оройныхоо хоол болтол үлсэхгүй тулд тэгээд яваад тэгж үл жингээ бол барих тэр асуудал. Хит тархалтай хүмүүстэй тэр үнэхээр тийм юу гэдэг зөв юу гэдэг advice зөв зөвлөгөө юу буруу зөвлөгөө юу тэр асуудал бас өөр болоод ирнэ л дээ. Тэр хүмүүс чинь бол харин эсэргээр тэрийг шатааж явах хэвээр тийм ч тулд чинь асар их нөгөө биеийн хүчний ажил хийдэг өшөө баг илүү үлсэх шаардлагатай болоод эхэлдэг баг л та. Би болохоор ерөөсөө юу гэдэг тийм хэвийн жинтэй хүн тэгж идвэл илүү өөрийнх нь метаболизм ингээд тогтмол ажиллаж байгаа. Дээрээс нь орсныгоо яг 100% боловсруулад байж байгаа. Одоо юу гэдэг илүүчгүй дутуучгүй баланслаад явах талаас нь болохоор би үл тэгж боддог байхгүй. Цуглараад амар их нөөцтэй болцсон хүн тэгээд ирвэл яг л орсныгоо боловсруулаад тэгэл гоё таараад байвал тэгэл тэр өгч нь хэзээ хайлахгүй тэгэл байгалах байх л та. Stem cell-ийн талаар чи хэрэг мэдэж байна? Би бол шүү дээ stem cell research-ийн талаар. Би дөнгөж сайхнаас сураад явж байгаа яг үнэхээр. Яг л би сая ургамлын метаболизм дээр ажиллаж байсан. Одоо stem cell рүү одоо энэ 3 сарын сүүлээс эхлээд дөнгөж орох гэж байгаа, ороочгүй явж байгаа. Stem cell-ийн талаар яг би уншиж ийсэн, яг ингэж үзсэн. Гэхдээ бол судалгаа хийж байгаа юм яг stem cell дээр. Би stem cell-ийн метаболизмыг гэхдээ тэр миний тэр одоо хийх гэж байгаа ажил бол илүү тийм cardiovascular одоо зүрх судасны өвчний талаар өвчтнүүдэд зориулагдсан тийшээ зүрх судасны тийм эмчилгээнд зориулагдсан тийм судалгааны ажил байхгүй юу. Тэгээд тийм болохоор stem cell-ийг бол дөнгөж одооноос ингээл судлаа сураал тэгэл явчлаа гал та. Тийм болохоор бол stem cell дээр бол би ингэж одоо сая ургамал дээр ярьдаг шиг ингээд
Өөртөө итгэлтэй те. Ингэж ярьж бол би одоохондоо би чадахгүй байгаа. Монголд ч гэхдээ нэг үе бодгол бол систем соёлоор ингээд бас ингээд гадаадад ч юм уу ингээд ажиллаад ирчихсэн тийм хүмүүс бас ганц нэг байдаг болсон мэлээ шүү дээ. Тийм. Гэхдээ энэ ч нэ одоо яг тэр сурсан мэдсэн юм аа Монголд ингээд хэрэгжүүлэх лаборатори нь байхгүй. Дэмжлэг нөгөө шинжлэх ухаан гэдэг чинь амар их инфраструктур шаарддаг тийм шүү дээ. Дэвбүц лабораторид хийсэн ажлыг хэмжиж явах периодтэй байх хэрэгтэй. Тэрийг санхүүжүүлэх фандтай байх хэрэгтэй. Хувийнхч байна уу, улсынхч байна уу. Тиймэрхүү юмнууд нь байхгүй байгаа болохоор жоохон хэцүү л юм шиг лээ тий. Тийм шүү дээ. Тэр талаар бол Монгол бол айгүй хэцүү шүү дээ. Юу гэдэг ямар ч тийм төрөөс зохицуулсан бодлого байхгүй. Одоо хувийн байгууллагууд нь ч гэсэндээ юу гэдэг ерөөсө өөрөөр хэлбэл би бол ингэж боддог монголчуудыг ерөөсө нөгөө одоо ч монголч нөгөө нүүрсэн дээрээ төвлөрсөн тийм хөгжилтэй уул уурхай тэ төвтэй тийм болохоор ерөөсө тэрэндээ л ингээд ач холбогдол өгөөд уг нь бол бодохдоо бол тэ шинжлэх ухаан технологи хоёр хөгжиж байгаа газар уг нь бол хөгжил байдаг те одоо энэ хөгжилтэй Япон, Солонгос, Америкийг харж байгаа тийм тэгээд Монголд тэрний нөгөө ойлгодог хүмүүс нь байдаггүй юм уу ойлголооч одоо юу гэдэг санаа нийлээд бие бинийгээ олоод уулзч чаддаггүй юм уу фандан гэдэр байхгүй тийм нэг төрөөс зохицуулсан тийм бодлого байхгүй болохоор Монголд тийм peer review гэсэн хүмүүс байдаггүй тэгээд фандан байхгүй тэр утгаараа тэгээд Монголоос ирсэн сайентистууд чинь тэгэл шал өөр салбар руу орд юм уу эсвэл тэгэл буцаалах гадаад руу явж байгаа. Тий. Энд чинь дэмжих ямар систем байхгүй болохоор аюу хэцүү хард. Тэгэл ер нь ингээд найзуудынхаа ингээд харж яхад ч гэсэндээ яг ерөнхийдөө хингийн тэгэл Америкт ч юм уу гадааддаа тий ингээл пост док гэдэг нөгөө докторийн дараах сургалтын судалгааны ажил дээр ингээл хөшөө хөгжүүлээд үлддэг ч юм уу. Тэгээд ирж байгаа. Тэгээд би Монголд ингээ PhD хийчээд энд Монголд гадаад PhD хийчээд энэ Монголд ирээд шал өөр салбарт ингээд ороо явж байгаа хүн бол яг үнэхээр би хувьдаа бол нэг мэдгүй яг тэр өнда манай тэр өнда гэдэг мэдгүй тийм болохоор би яг яаж явж байгаа мэдгүй ерөнхийдөө л миний мэддэг хүмүүс бол тэгээд нэгэн л амьдралынхаа 10 жилиг сэдв дээр тийм зарцуулсан юм чинь хөрөнгө оруулсан юм чинь 10 жилийнхаа хөрөнгө оруулалтыг бол тэндээс л нөхөн гэж бодож байгаа шүү дээ. Тэр утгаараа тийм Монголд ерөөс ингээд мэдгүй тэгээд тэр утгаараа тийм хүмүүс би мэддэггүй энд ирээд ингээд амьдарч байгаа хүмүүс мэддэггүй болохоор угаасаа байхгүй гэж би хардаг. Тэгээ байхгүй юм шиг байна. Би өөрөө одоо Монголд ирээ баг 3 сар гарсан боллоо шүү дээ. 11 сард ирсэн. Тэгэл ингээд хүмүүстэй ингээд уулзахаар нөгөө бид нар чинь нөгөө YLP гэдэг нөгөө програм байдаг. Mongolian Young Leadership Program гэдэг. Би тэрний member байхгүй. Тэгээд тэр болохоор яг л уг нь бол ингээд тэр группэд ингээд бас нэг хитэн scientist одоо бас science field-д PhD хийж байгаа тийм оюутнууд идэв. Тэгээд тэднийг ингээд харахаар жишээлбэл ерөөсөө ингээд нэг Монголд одоохоор ингээд ажиллаагүй дандаа ингээд өөр газар ажиллаж байгаа тийм хүмүүс байдаг байхгүй. Тэгээд миний мэдж байгаа scientist-ууд бол ерөөсөө тэр тэгээ Монголд биднээс одоо өмнөх generation юм уу гэдэг ингээд харж байгаа нь болохоор ингээд зүгээр герман постдок гэтэр хийгээд ингээд Монголд ирсэн. Ирээд тэгтээ нэгэн лаборатори байхгүй учраас одоо юу гэдэг эрүүл мэндийн яамд ч юм уу эрүүл мэндийн нэг өөр ингэж яг сайенсаараа тагнаг өөр ажил хийсэн. Тэгээд тийм болохоор ингээд нөгөө ерөөсөө хийшээ нөгөө хүн орж ирэхгүй Монголд ерөөсөө brain drain айгүй их явагдаж байна гэсэн үг шүү дээ тий. Залуугаараа гадаашаа яваад боловсралтай боллоо буцаад орж ирье гэхлээр энэ ч хүлээж авах суурь байхгүй болчиход байгаа. Энийг нь өөрчлөхөд энэ бараг л улс төрчил асуудал баг л та. Юуны бодлогын төвшөнд ямар арга хэмжээний тавих хэрэгтэй юм бол шинжлэх ухааны салбарыг хөгжүүлье гэж бодож байгаа л. Тэгэхэд бол шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд бол эхлээд юусэн шинжлэх ухааныг ойлгодог залуучуудыг эхлээд юусэн Монголд оруулж ирэх хэрэгтэй болов гэж би боддог. Яаж оруулж ирэхийн тулд хамгийн гол нь юу гэдэг мэдээж бүх хэмжээнд тэгэл стартап шиг эхэлнэ шүү дээ. Юуж байхгүй байгаа юм чинь одоохондоо. Тэгэл тэгэхэд бол ядаж
ингээд нөгөө одоо нэг ийм үг гарсан билээ шүү дээ. Төрийн байгууллагаас дэмжихгүй маа гэхэд ядаж игээд бити саад болоо гэдэг нэг тийм үү. Тэрэн шиг тэгээд одоо ингээд нэг стартап компани ингээд байгуулдаг ч юм уу. Ингээд энэ лаборатори ингээд тэгвэл ядаж улсын хэмжээнд эхлээд нэг лаборатори байгуулах тийм юу гэдэг. Одоо фандинг ч юм уу тийм юм гаргаад өгчих үг нь бол санхүүжилтийг гаргаад. За санхүүжилтийг гаргаад өгдөг юм аа гэхэд за боли бүр стартап маягаар компани маягаар бид хэдийн юм шиг өөрсдийн юм шиг ингээд эхнээс нь эхлэе. Тэгэл эхлэнгүүт ч нөгөө татвар гэдэг юм чинь амир ингэ сонссон шүү дээ. Амир гэж сонссон. Би өөрөө хамгийн гол нь юу ч би өөрөө хувьдаа би түүцч ажиллаж үзээгүй юм чинь. Тийм. Би өөрөөсөө Монголд ирээд би Монголд ерөөсөө ажил хийж үзээгүй. Төрийн байгууллагатай ажил хийж үзээгүй. Би хувийн байгууллагатай ажил хийж үзээгүй. Ерөөсөө бакалавраас эхлүүлэл ингээл гадаадд байцсан. Шортон боловсролын систем байсаар байгаа л тийм. Ерөөсөө тийм тэгээд яг би ингээл 100 болгон л ирдэг л байсан л да. Тэгтээ ингээд найзуудтайгаа яриад ингээл юу яана. Тэгэхээр энд ажиллавал юм байна, тэнд ажиллавал тийм байна. Ингэж ингээл яг ингээл юу дээ янз бүр ингээд босноос нь болоогүй хөтэлтэй бүгдийг ингээд сонсож байгаа. Тэгэл тэр утгаараа л би юу дээ өөстөө нэрээ Монголын төрийн гэдгийг гэлээ болдгүй гинлээл гэж ингээд мэдхээс биш үнээс биш. Яг тэр дарамт шахалтыг бол би бол хувьдаараа хувь хүн дээр өөр дээр ингээд ажиллаад үзсэн үг би үзээгүй л байгаа. Тийм болохоор би бас тэгээ шууд юу дээ станаар дарамттай яста хэцүү гэдээ би бас яриад байж бас чаддаг юм л да. Сайн мэдгүй л байгаа болохоор. Тийм харин тийм. Тэрнээс нь айгүй тэгэл ингээл хашраал өмнө ингээд ирэх гээд амьдрах гээд утсан залуучууд ингээд өөстө болтгүй юм билээ гэд ингээд гараад Америкт очиод ажил хийсэн залуучууд бол яг байна. Тэдний яг бүр юунаас нь болсон гэдэг ингээд яриад тэднээс сонсвол бас арай өөр баг л та. Би болохоор яг чиний хувьд бол яалтчгүй тэгэл яг чиний мэрэгжлэр чамайг ажилуулах тийм байгууллага Монголд одоохонд бол байхгүй байна тийм. Миний мэрэгжлэр бол тийм. Биохим тэр ургамлын метаболизмын бодисын сэлцээний тийм. Ерөн зүгээр нэг метаболизм тэр зэма тийм ерөнхийдөө яг clinical application дээр clinical юмнууд бол арай гайгүйж магадгүй манайд одоо ч нэг хувийн эмнэлгүүд их болцсон. Тийм болохоор ядаж ингээд нэг суурин жоохон тавигдад эхэлж байгаа бэлгүүд ээж би амар найдад нь штэ. Би тэгтээ тэрийг бас мэдгүй. Тэгээд clinical application юмнууд гэвэл тэгээд ерөнхийдөө л тэгэл сайенс бол тэгээ Монголд хэцүү л шүү дээ. Шинжлэх ухааны академи гэж байгаа. Гэхдээ тэр нь төрөөс бас амар тийм спорт аваад байна уу гэвэл мэдгүй. Үгүй л хэл та. Үгүй мэдгүй байдаг л. Жишээлбэл Монгол зүгээр тэрийг төрөөс шинжлэх ухааныг дэмжиж байгаа үгүйг яаж хардаг үг гэвэл улс орнууд юу гэдэггүй. Хідэн одоо юу жилд хичнээн хүн юу гэдэг те international журналуудад те scientific шинжлэх ухааны журналуудад publication гаргаж чинь хідэн хүн хуралд явж ийн гэдгээр айгүй харж болдог байхгүй юу. Тэгэл ингээл би юу бакалаврт ч явахдаа докторийн юунд ч явахдаа ингээл амар том олон улсын те олон улсын нэр хүндтэй ингээ хуралд явж исэн. Тэгэл ганц Монголд би байдаг гэсэн байхгүй юу. Тэгээ Монгол гэж байгаа юм шүү. Ерөөсөө өмнөөс тэгэл Японууд бол те ингээл Японууд ирдэг, Солонгосууд ирдэг, за Европоос бол те Герман, Франц гэл ингээл ороод ирдэг. Тэгэл ихээр Монгол байдгүй. Тэгэж Монгол хэр спорттой ямар хэмжээнд явж байгаа тэгэл харагдаж байгаа юм. Ерөөсөө хамгийн том индикатор бол ерөөсөө л тэр хамгийн амархан харж болох индикатор. Заавал дотор нь орж ажиллахгүйгээр scientific paper submission хийгдэж байна уу юу? Тий. Тэгээд ингээд Монгол хүмүүс submission хийдэг байхгүй юу? Хийхээрээ яаж хийдэг вэ гэхээр Японы лабораторитой хамтарч гаргадаг. Солонгосын лабораторитой хамтарч гаргадаг. Тэгэл нөгөө хэд тэгэл хамтардаг байхгүй юу? Нөгөө хэд нь яагаад гэвэл яаж хийдэг? Тэгээ юу гэдэг багаж хэрэгсэл нь байна, арга нь байна. Тэгээд яаж publication хийх бас хэл нь байна. Монголчууд болохоор юмнаас ингээд айгуу дутуу байгаад идэг. Хэл нь яг за хэлний үе явах дараа гайг болчлоо гэж үтэй. Тэгэхээр нөгөө багж хэрэгсэл юм байдаг. Тэгэл ингээл одоо чи хэлбэл манай Монгол улсын их сургууль гэх үг нэр хүндтэй мундаг сургууль шүү дээ. Мундаг сургууль. Би уг нь бол багш нарыг нь бол би аягүй мундаг гэж боддог байхгүй. Яг тэгвэл бас ингээл тэнд очиод гадаад доктороо гэдэрс ирээд гой судалгааны ажил дээр хийхээр нөгөө сургуулиас нь санхүүжилт байхгүй, төрөөс нь санхүүжилт байхгүй, нөгөө юунууд нь байхгүй. Багж хэрэгсэл одоо тий байхгүй тэгэл ингээл ядууг нь л зовлоо юм да.
Тэгвэл бодлогогүйгийн зовлон юм уу мэдээгүй. Улс төрийн асуудалтай зовлон ч юм уу. Тий. Харин тэгэл. За. Би харин тийм болохоор хараа уг нь ингээл их болгондоо би амар хорогддог байхгүй Монголд ингээл гэр бүл найзууд тий эндээ ингээл ажиллаж хансан ингээл ажил хийгээл ингээл үгүй найзуудаа хараад бас ингээл айгу гоё санагдаад ингээл бас ингээд битүүхүүгээ хатаархдаг байхгүй юу ямар гоё юм бэ ингээл тий ингээл юу гэдэг өөртөө ингээл ажиллая за яг нэг юу гэдэг л монголоор бол нэг хоёр идэхгүй хаасаа хонохгүй гэж ярьдэн шүү дээ тэгэл ингээл болоод байна гэж бол за яг тгий гэл ингээд бодоход би тэнд тгүүлдээд тэгээд ингээд шал өөр ингээд юм хийх гэж байгаа бол би тэнд 10 жил ингээд дуртай юмаа хөөж ингэж ивчээд энд ирээд би дахиад одоо яг цагаад л би одоо юу хийх юм бэ гэж тохор ингээд надад айгу харамсалтай санагдаад байна. Гэтэ би мэдээж миний пашн миний сонирхол бол тэндээ ингээд research хийх өгн дуртай. Тэгээд тэгсэрнээсээ миний хайртай хүмүүс миний бай гэсэн газар болов нь бол миний Монгол ингээд байгаад байдаг. Ингээд нэг айгуу хэцүү ингээд нэг controversial. Би ганцаараа биш айгуу олон монгол залуучууд ингэж явж байгаа гэж боддог. Тийм санал нэг нийлж байна. Угаасаа л тэгэл нэг талаас юу нь байхгүй, дэд бүтц нь байхгүй, дэмжих систем нь байхгүй, орох одоо тэр нөхцөл нь ингээд байхгүй болохоор чи яалтчгүй байгаа газараа л ингээд хайгаал явна. Нөгөө талаас ингээд хараад үзэх юм бол айгу даяарчлал явагдаад байгаа биш үү? Бас уу тийм. Шинжлэх ухааны судалгаа хийж байгаа одоо энэ сайентистууд чинь ерөнхийдөө бол хэл хязгаар байхгүйгээр зүгээр л ерөнхийдөө боломж олгож байгаа газруудаар л ингээл хаасайгүй л гэж явж байна л да. Тэгэл яг төвлөрж байгаа газрууд дандаа эдийн засгийн хөгжил нь айгу дээд түвшиндээ хүрсэн байгаа газрууд л ах шиг байна л да. Европын ордод Америк, Япон, Солонгос өөр юу ч гэдгийг Австрал гэл тийшээ гал ингээл тархал яваад байдаг. Нөгөө талаас бүр ингээд сөргөөр нь ингээд харах юм бол айгүй их хэмжээний brain drain явагдаж байгаа. Боловсон хүчин мэрэгжлийн хүмүүсүүд нь Монголд ажил олж чадахгүй. Монголоос гадагш байгаа ажил хайж явж байгаа байхгүй. Харин тэгэхээр тэр улсад бол амар өгөөжтэй амар позитив байгаа. Хүлээж авч байгаа улсад нь Монголд бол амар хохирлтой байгаа байхгүй. Уг нь тийм харин шүү дээ. Тэгээд тэрийг харж байгаа хүн мэдэхгүй тий. Бид нар ч гэсэн уг нэг юу гэдэг Монголд биш ерөөсөл гадаадд л ингээл амьдраад ий гэсэн бас үг нь л биш тэгэл ерөөсө фундамент нь байхгүй болохоор тэгэл ингээл хаанаас фундаментаа эхэлсэн тэндээс л тэгэл яваад байгаа тий. Яриага өндөрлөхийнхөө өмнө би нэг бас нэг юм туршиж ядж байгаа. Гурван чиний амьдралд чамд ингээд хамгийн их нөлөөлж исэн 3 ном нэрлэж манай сонсож байгаа хүмүүст бас ингээд сонирхолтой байж магадгүй адилхан сонирхоод унших сонирхолтой байгаа байх л та. Ном зааж би хамгийн сүүлдээ би сүүлийн нэг жил бол яг үнэлэхэд ном бол унших ба. Гэтэ миний биш дээ амьдралдаа нөлөөлөхөөр тийм ном айгуу чухал эсвэл айгуу таалагдсан 3 ном. Би ер нь бол би сайентистуудын гэхдээ би нөгөө leadership skill-үүдтэй юмнуудад айгуу тийм дуртай болцсон. Тэгээд тэр хүмүүс яг ингээ background нь өөрчлөсөн тэр харьцуулаад явах та. За миний хувьд тий хамгийн сүүлд уншсан гэхдээ айгуу таалагдсан ном бол одоо Монгол хүн болгон уншсан билээ. Нөгөө Ленин өөдөө тэмүүлгээд орчуулсан. Юуны Facebook-ийн Sheryl Sandberg-ийн тий Ленин тэрийг уншсан. Тэгээ нэг жоохон эмэгтэй лидерүүдэд зориулсан ном болоо гэж бодсон шүү дээ. Тийм эмэгтэй хүмүүст тий. Ерөөсөө эмэгтэй хүмүүсийг яаж тий илүү манлайлчлалд тий оролцуулах байл гэдэг л. Тэгээд тэр надаа гоё санагдсан. Тэгээд Малкомны заач ямар ном бэлээ? Malcolm Gladwell. Тэрний заач би тэрнээс нэг хэдэн ном уншсан ба. Гэхдээ тэрний Outliers, Blink. Outliers-ыг би уншна гэж унших нь байсан. Гэхдээ надад бүр амар гоё санагдсан болохоор Goliath нөгөө Bible дээр гардаг шүү дээ. Goliath тэр бол надад амар таалагдсан. Би Outlier-ыг уншсан. Гэхдээ яаж юм бэ надад тэр Goliath-ны илүү их таалагдсан. Goliath-ны илүү их таалагдсан. Би тэр хоёр ном
Үүнээс ч нэг заал 3 байх хэрэгтэй юм уу? Заавал шүү дээ. Зүгээр л тэг бодолж тэгэл өдөр болгон дандаа research paper л уншдаг л байх л да. Нэг хэцүү аюу тийм болчихдог байхгүй. Research paper уншаад дээрээс нь аюу тийм нөгөө novel уншдаг байхгүй юу би? Novel яг байж болохгүй гэж. Novel унш. Гэхдээ novel чинь тэгэл нэг юм. Тэгээ нэг амьдралдаа нэг ингээд нэг үдээ бодоо олон юу гэдэг ингээд нэг гоё новел гоё. Үгүй болдог хүмүүс болдог байх. Яг гэдэггүй. Надад бол ингээд нөгөө новел би бол намайг яг мэддэг хүмүүс мэднэ. Яг би уг нь бол ном уг нь бол унших дуртай. Ерөнхийдөө ном уншаад яваад гэж бод. Яг л ингээд дандаа papers уншаад ахаар ингээд сүүл рүүгээ ингээд нөгөө нэг юмд ингээ enjoy болох болчихж байгаа юм шиг санагдаад. Тэгээд ингээ нөгөө bed timer-аа ингээ нэг ном ингээ ядаж нэг 2 хуц чултгаа 3 хуц чултгаа ингээ уншичаад унтчих. Тэгэхээр яг үгүйдээ нойр илгүй гайгүй сайн хүрээд ах шиг санагдав. За 3 дахь номын төгөл би санал болгоч. Миний дуртай. Миний хамгийн дуртай хамгийн их хит хитэн удаа уншиж исэн уран зохиолтой роман. Kurt Vonnegut-ийн Science of Titan гэдэг. Kurt Vonnegut Jr.-ийн Science of Titan гэдэг ном. Тэрийг сонсогчтой санал болгоч. Би тэгээд яг нэрийн линктэйг нь бүгдийг ингээд юун дээр Facebook-ын дээр Twitter дээр гаргаад тавьчихна. За тийм үү тий. Тэр хизээ Kurt Vonnegut чинь 2008 онд би 6 өглөө 7 онд нас орсон юм аа. Тий, нэгэн дээр нас орсон. Гэхдээ манайны өөрийнх нь бичсэн гэдэг нэг зохиолууд дээр дүн тавьдаг байхгүй ABCD дээр тэгээд өөрийнхөө зохиолууд дээр хамгийн гайгүй өндөр дүн тавьсан юу байсан? Science of Titan A-. Slaughterhouse 5 гэдэг бас ном байдаг. Тэрийг уншаагүй дэлхийн 2 дугаар дайны үеэрх Дрезденд. Ер нь тэгэл дэлхийн 2 дугаар дайнд бол аллахыг бол зөвхөн германууд хийгээгүй шүү дээ. Тэр шүү. Америкууд, англичууд Германы Дрезден хотыг бүрстээ юу ч болтол Оксфордд бөмбөгцсөн байхгүй. Яг тэр үед нь Америкийн талаасаа байж исэн Америк цэргүүдийн нүдээр бичсэн Slaughterhouse 5 гэдэг тийм ном байдаг. Тэр ихтэй би арай уншиж хэмжээг байгаа. Ер нь гэхдээ Kurt Vonnegut-ийн бичдэг стил нь надад бол амар таалагддаг. Science of Titan бол айгүй тийм юу л дээ. Sci-fi л дээ. Гэхдээ амар гоё. Нэг орой эхлээл өглөөнд дууссан байсан. Орой эхлээл шинжэнгөө унтахгүй уншаал бүгдийг уншаал дуусгаж байсан. Тэгээд тэрнээс бас хэд удаа уншсан юм аа. Амар таалагддаг. За яриагаа хөндөрлгөө. Баярлалаа. Баахан сонь юмнуудаар ингээл нэлээд хэрлээ. Цаг гаргаад подкастыг хийсэнд маш их баярлалаа. Тэгээд ерөнхийдөө шинжлэх ухааны судалгаанд чинь амжилт төсөй. Цаашдаа амьдрал чинь амжилт төсөй. Тэгээд Монголд дарж одоо эрэхтэй бас тэгээд ирээд уулзаарай. Ямар stem cell research-ийн талаар би бас нэлээд сонирхол байгаа, янз бүрийн юм сонсоол байгаа. Би ч өөрөө бол нэг судалгаа гэж хийхгүй л дээ хүмүүсэд ярьж байгаа юмнуудыг сонсоол. Ер нь залуучих мөнх амьдрахын нэг нууц юм шиг санагдаад байгаа шүү дээ. Юунд Панамд нэрээ юу яагаад байгаа гэсэн. Stem cell injection хийгээд байгаа гэсэн. Тэгээд inflammation эднэр янз бүрийн баг зэргийн бэртэл мэртлээ чинь бол үе мөчний бүгдийг нийтгээгээд байна гэдэг. Тийм. Stem cell чинь нэг анхан эхлээд амар бүр new concept байсан. Одоо ч тэгээ бас сийг байгаа нэг үе явахад айгүй төрштэй гайгүй болсон тийм. Тэгээд за амжилт. Тэр дараагийнх нь одоо яриад байгаа. Stem cell дараагийн удаа яриа. За баярлалаа.